Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus брэнд. Avandra. Nutri-Day, Mongolia. Simple Zähling application. MOFT Forex. Oxbar. За сайн байцгаана уу манайхан Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аялыг хөгжийн өрөөтэй явдаг байгаа. За тэгээд энэ удаагийн Podcast Room-аас маань эхлээд маш олон спонсорууд бид бүхэнтэй цаашинаар хамтарч эхэлсэн байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг MOFT Forex, Oxbar, мөн Bacchus, за мөн Simple бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн болол Nutri-Day бас бид бүхэнтэй хамтарч эхэлсэн байгаа. Avandra гэдэг энэ олон сайхан спонсорууд маань байхгүй болол бас подкаст маань та бүхэндээ ингэж чанартай бас ингэж урт удаан хугацаанд тасралтгүй хүрэхгүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй ах гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Зоргоо жижигээ хоёр үрдсэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Эй, сайн байцгаана уу? Hello bro. За. Hello bro. How are you? За. Манай хоёр маань дөнгөж сая Солын Америк орныг зориод ирсэн байгаа. Тэгээд сая угаасаа подкаст эхлэхийн өмнө тэгтээ тэргүүл зочдтойгоо бид нар угаасаа юм ярьдаг, ярих нь ойлгомжтой. Гинт ингээ байхгүй байж байгаа. Гинт сайн байна уу гэж эхэлчихдэг бол тээ. Тийм байхгүй ч бас тодорхой хэмжээнд сэдвийн өрөөнд ярилцсан. Тэгээд Америк улс руу ер нь за жижигийн хувьд анх удаа явсан гэж юм тээ. Тэгээд төсөөснөөс чинь төсөөлөлт чинь хүрээг болтойдгоо. Яг би өөрөө ер нь Америкийн нэгдсэн улсыг одоо миний мөрөөдөл гэдэг юм уу те төсөөл амар өндөр байсан юм шиг байна гэж би бол өөрийгөө бодсон. Яг гэвэл үзэж байгаа кинонууд за одоо үзэж байгаа спорт те NBA одоо Айверсныг шүтгээс ахуулаад ерөөсөө Америкийн нэгдсэн улсад л ерөөсөө очих мөрөөдөл баг туйлын зорилго байлаа. NBA үзчихвэл ер нь баг миний амьдралын зорилго баг биелнэ гэдэг шиг те. Заримдаа боддог байсан хгүй. Хэрэг нэрээ NBA үзчихвэл би дараа нь юу мөрөөдөх юм болоо тэрч гэж баг боддог тий. Тиймэрхүү өндөр хүлээлттэй байсан байгаа ч тэр юм уу. Очсон чинь яг тухайн улс маань өөрөө үнэхээр өөрсдөө рекламыг үнэхээр сайн хийж чадсан улс юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл Солонгост очихоор Солонгосын одоо нийтийн тээвэр за тэгэл үзүр үйлчлэгээ за ингээл харилцааны соёл моёлтой тэр болгон ингээд нэг юм айгу дотн айгу гоё яваад идэг. Тэгэхээр би нэгэсэндээ солонгосчууд Америкээс бараг хуулбарсан гэж байгаа юм чи Америк тэрний бүр дээдл нь байх болов уу гэж утсан чинь биш байнгут амар ингэж гайхаж эргэлзэж эхэлж байгаа юм. Ялангуяа за юу болчих те. Тэгснээ би яг нөгөө өмнө ингээ масктай байхдаа маскын залууж үжигчин байхдаа одоо ингээ маскын ах нартай хамт Европоор энэ төр явж үзчихсэн тий. Тэнгуү чи Европыг хараад бол бас ингээд ийм жоохон хөгшин талдаа ийм одоо ингээд амар ийм улс байд юм байна. Гэхдээ бас ингээд гоё сайхан байд юм байна гэж бодож байна. Америкийг бол бас хитрхийн өндөр хүлээлттэй байж байгаа очоо харсан чи жоохон тийм санагдсан болов. Тэг би бол зүгээр энэ улс бол үнэхээр өөрөөсдийг ингээд дэлхийн нийтэд бол үнэхээр сурчилж чадсан юм байна л гэж бодсон. Тэг яаж яхад анх удаа очиж байгаа тий. Тэгээд ер нь бол өмнө нь бас очиж гэж одоо өмнө нь цогтой битээр нэмэх 17-гийн дөнгөж дараахан виз мэдүүлээ битээр гарч байгаагүй. Тэгэл ийм болгонд чинь нэг юм улмал очиж үзмээр санагдаад тий. Бүр ингээл намайг бүр ингээл хясаад байгаа юм шиг санагдаад тэгж ягаад очисон чинь яг тэр өдрөө пөөх гэл. Гэхдээ яг мэдээж гой сайхан юмнууд нь байгаа. Нөгөө би бол зүгээр яг хит их өндөр юм нөгөө хүсэл мөрөөдөлтэй ч юм уу хит их юм хүлээлттэй бити очирол гэж хэлмээр санагдсан надад бол. Ялангуяа яг анх очисон мэдрэмж бол. Тий. Ер нь гэхдээ одоо ингээд бодоод хаад манайсын баг насыг яг Америкээр угжаад өсгцэн л дөө тий. Харин тий яг л тэгсэн. Гэтэ ганцаараа зохиолол тий шүү дээ. Тий. Зоргооч юм болохоор та дэрэн сая ямар хотоор явчихад ирвэ? Чикаго, LA, Vegas, тэгээ Seattle, Сан, Денвер, DC. Тийм юм руу тэр чинь ингээд баруун зүүн эргээ 5 шүү зураа явчихсан. Ямар ч нэг талаасаа тойрдог байтал ч хамаагүй явчихсан. Тийм. Дунд нэг нисээ. Амар. Зү. Би бас яг Америкт ч бас тийг санагдчихсан. Тэгээд яг та Нью-Йорк орсон уу? Нью-Йорк ороогүй. Зоргоо өмнө анх явж байхдаа би зоргоод Нью-Йорк ямар санагдсан бэ? Нью-Йорк бол ингээд нэг өдөр
гараад гоё мэдрэмж авчаал гарах хот байл гэж бодсон. Нью-Йорк бол ерөөс тийм л ямар амар төгжээтэй. Тэ яг нүд алдам гоё юмнуудыг нэг өдөрт үзчихээл. Тэгээ тэнд бол 7 молоо хоноод юм сар Нью-Йоркт байгаа хүмүүс байгаа л байх л та. Гэтэл надад бол их тийм юутай санагдсан. Эсвэл их хотын амьдрал гэдэг чинь тэнд л болж байна даа гэж. Тэнд би Нью-Йоркт нэг өдөр л байсан. Тэгээд тэнд оройд Бродвей шоу үзээд тэгээ Times Square налхачаал тэгээл явсан. Тэгж л санагдсан. Ямар ч амар хөдөлгөөнтэй. Ямар ч үнэтэй. Нью-Йоркч бас бид нар чинь нэг жүжиг үзчихэл гараад ирэхэд чинь зөвхөн паркинг нь $200 налралцсан. Тэ Яг тийм шүү дээ. цаг нь $40, 40 $. Яа тийм харин яг тийм байхгүй. Тэр чинь би харин яг мань бас яг тэгж бодчихсон байхгүй. Би бүр ингэж за Нью-Йорк руу бол машинтайгаа ордог шийд биш юм байна. Тий. Даунтаун руу нь бол угаасаа алхаж орд юм байна. Ягаад тийш метро хөгжсөн ийм учиртай байсан юм байна. Гэтэ яг хаа надад бол тэгтээ Нью-Йорк таалагдсан. Ягаад ч юм би ингээд айгүй гол хотуудаар явсан л та. Тухайд нөө манай гэрийнхэн Америкт амьдардаг. Одоо ч амьдарч байгаа. Тэгэнгүүт очоод би нэг хагас жиж явах болсон юм. Тэгж явах хугацаанд дундуур нь яг яажсан аахгүй. Зорж утсан юм уу? Тий, зорччаа тэгээд яг нөгөө нэг юм өөрөө машин бариад яг ингээд зүүдгийг ингээд бүтэн тойрчихсан аахгүй. Өөрөө машин бариад уу? Тэг өөрөө машин аваад тэгээд нэг DC Philly гэдэг цаашгаа яваад гэсэн үг. тий, тэгэл цаашаа тэгэл явчихжээ. Тэгэнгүүт Нью-Йорк дандаа аймаг гой санагдсан юм байсан гэхэлэр нэг юм кинонд тоглоод байгаа юм шиг тий. Яг нөгөө бидний ерөөсөө л ингээл ноён хориглууд нь те Jay-Z, Maze одоо хин байт юм бүгд Нью-Йоркоос гаралтай. Jay-Z ч бүр Бруклин их гэдэг лөө. Бруклин лөө. Тийм баг. За окей, алдчихж маадгүй шүү махаа буруу гэж маадгүй. Юу ч гэсэн Нью-Йорк хавцаа байдаг. Тэгэнгүүтлээ яг ингээл нөө кинон дээр гардаг байшин гот те. Тэгэл Бруклин Бриж мэрижийг хараад үү гэл. Энэ кинон дээр гардаг шүү. Энэ кинон дээр гардаг шүү. Ингэдэж тэгдэж би рүү төөрцөө явж хагаад ингээд шаарч Madison Square Garden-ы дор төрцөө явж байгаа юм чи. Яа, тэнгуүтэлтэй ёо энэ ямар амир кино шиг газар вэ гэ. Тэг би ингээд төөрцөө явж хагаад Бруклин Брижийг ол харчих жоохгүй. Тэгэл тэр чинь хэдэн онд баригдсан яасаас ингээл дэлхийд амар хөөхтэй юм чи ингээл харахаар тухайн үед надад амар гой санагдчихсэн. Нэг хэцүү юм нь 15 минутын паркинг хийсэн чинь $15 болцсоохгүй. $15 чинь тийм байгаа шүү дээ. хитэн төгрөглөд тий. Минутын $1 юм уу тий? Тэгж яваад байгаа байхгүй. Манай тагтаач бас хямдхан шүү. Тий. Би чи яг тэгсэн аахгүй. Яг нэг жүжиг үзээ, нэг хоол идчихээ тэгээ гарч ирээл яхад чинь нэг төлбөр чинь машины зогсоол чинь $200 гэдэг чинь юу 600 700 800 мянган төгрөгөөр зөвхөн парклсан баг. машина гэж бас арайчтай тий. Тий. Гүээр яг тийм тохиолдод байгаа маа. Яг л тэр хотууд тэр улсууд бол мэдээж тэрэндээ тохируулаад нэг тийм байлгах хэвээр бүх юм хийчихэд те. Манус яг нэг юм өөрсдөө Монголдо тийм сураагүй учраас тэд нар тийм цочир санагдаад байна. Тэд нар бол бүр ингэж сурцсан ингээд тийм учраас Нью-Йоркоос гарч ингэж те тарж амьдраад байдаг юм шиг байна. Тэгэхээр тэр нь бол үс тохирцсон өөрсдийн юмд манайхан бол хаа хамаагүй машина тавина юу бол те тэр бол хаач хамаагүй те тэр бол амар гоо эрхчлөөтэй байгаа те зүгээр босод хотуудаа ч гэсэн ер нь машины зогсоол хамгийн амар асуудал юм билээ шүү дээ. Одоо ингээл явж ангуу чи хөрх юм ингээл монголчуудтайгаа ингээл явж ангуу за машина хаантайгуу за та хоёр бууж байгаараа би машинаа тавьчаад ирэх одоо манай цоож буужчаа цоож санд авсан байхгүй тэгвэл цоож чи ерөнхийдөө за буугаад таад алхах чи би машинаа тавьчаад ирэх машин тавих гэдэг бол ерөөсөө барыг хамгийн ихний амар асуудал байсан. Намайг одоо Филид анх очсон чинь хануу тэнд чинь байсан 5 6 одоо Монгол айлын нэг л хануу байсан юм чинь. Хануу намайг орой хоол идэх гэл хануу өтөр орой хоол идсэн чинь. Тавчаад гараад ирсэн чинь хануу торгуулсан барыг $40 торгуулсан байсан. Буруу гадар тавьчих гэл тэр заачаа. Тий. Тэгтээ одоо нэг юм хүлээлтээс доогуур байсан гэдэг дээр надад нэг юм байна. Жишээлбэл яг хордны зам л биш бол яг үндэ Америкийн зам аим муу байсан. Дотор замууд нь. Ялангуяа зүүн хэргийн замууд нөгөө нэг цас ордог хотод байгаа даахгүй хүтэрдэг те өвөлдөө нөгөө нэг юм цасан төвчигддэг учраас тэд нар чинь бол нөгөө давсыг бол монгол шиг цацахгүй цацсан шиг цацж байгаа шүү дээ те. Тэгээд нөгөө нэг айгүй их зам нь нэвтэрчт юм бэлээ. Тэгээд зам нь үнэн яа байсан шүү дээ. Би бүр юу вэ ч тоо. Дуртаар тустаас гэл Америкээс орж ирсэн машиныг хүмүүс авдаггүй шалтгаан ерөөс тэр юм бэлээ. Угаасаа зам муу те. Тийм. Тэгээд Монголоод ирсэн юм байлээ гэж. Тэгээд нөгөө нэг доогуур айгүй их давс цацчдаг учраас нөгөө Америкээс орж ирсэн машин айгүй их зэвдсэн байдаг. Бас. Тийм тэгээд нөгөө өвөлдөө айгүй их зэвдчихт юм бэлээ. Тийм байсан. Тэгээд Нью-Йоркийн subway шүү дээ. Нью-Йоркийн нэг метро
амар алдартай шүү дээ тэр чинь. Үу би ч гэсэн айгүй юм бодоол яваад утсан чинь галтайс юм те. Тэгэл бас төсөөлөөгүй хогийн их байсан шүү. Би тэнгууд яг зүгээр бодож байгаа нь одоо нэг ингэж ярьж байгаа нь хүмүүс ингэж яг мөрөөдөл болгоол ингээл гоё сайхнаар төсөөлөл те бодит байдал дээр очиж харахаар тийм байдаг. Тэр улс өөрийгөө тгий сайн рекламцсан байна. Яг зүгээр юм яг ингэж харсан мэдрэмж энийг мэдгүй ингээ подкастн дээр ч гэсэн орохдоо яг үннийг хилчмээр санагдаад байгаа байхгүй тий. Дараагийн очих хүмүүс ч тэр аялах гэж ч юм уу эсвэл сурах гэж ч юм уу очих хүүхдүүд бол ерөнхийдөө баг сэтгэл зүйн бэлтгэлтэй очивол баг тий. Илүү амар юм шиг. Тэгэхгүй болохоор нөгөө киноноосоо төсөөлөл нөгөө үздэг спортоосоо юмнуудаасаа төсөөлөд байхаар амар гоё юм буугаад идэг очиж харахаа бодит дээр тийм ш. Жишээ нь Францд нөгөө нэг бид явж байхад одоо Эвлийн цанхгийг л одоо ингээл нөгөө нэг романтик тий хамгийн гоё хайр хот тий. Вау гэжсэн чи яг очсон чинь бас тийм биш тий. Яг нь Эвлийн цанх өөр гайхамшигтай байгаа өндөр том. Тэгэхэд л хажуугаар нь ингээл харахгүй үлдэж мүлдээ тий бодит ингээл яг гүүгээл тэгээд хөмлөсгтэй тий. Харууд нь тийм очилгөлтэй. Ер нь бол бас айгүй сонирм. Бас нөгөө нэг ийм гоё нөгөө л ийм хосууд нэгэндээ одоо хайраа хэлцдэг мэлцдэг гэдэг яг очиход бас айгүй сонирм боо шүү. Надад бол бас тэг санагдчихсан. Анх бол бас л Парис гэж бодчихсон чинь гүүл юм биш тий. Илүүгээрээ Европоос бол Швед, Швейцар энэ төр илүү гоё цэвэрхэн, илүү гоё тухтай ч юм шиг тийм санагдчихсэн. Яг тэр шиг л Америкос надад бол за ер нь бол зүгээр нэг амар нөгөө том мөрөөдлийн газар бол биш л юм байна гэж бол бодогц. Яаж яах нөгөө нисэх хооронд чи 10 хэдэн цаг нисдэм биш үү те. Тэгж байгаа очингууд чи ёо. Мань хоёр чи яаж яахт нөгөө хилээр орохдоо нөгөө чемданаас айраг гарч ирээд жоох айраг аваа гарч ирээд аваа явуулсан. Тэсийг ихч загцсан байсан тий. Амар гинт гараад ирсэн шиг тий. Өөрөөсөө 3-3 айраг. Бүр 5-ыг загсныг мань өөр багасгаж 3-ыг авч явсан шүү. Тэгэхэд очиж өгөөсөө тэр нөгөө чемдан шалгангууд нөгөө хаяг адарстай юмнуудын бүгдийг оруулаад нөгөө айрагч явахт яг унданы саунд дотор яг ингэ байж байгаа шүү. Тэгээ энэ юу юм гээл маа зоргооч эхлээд айгүй юм англи хэлтэй намайг дагуулаад орж Монгол багц аваа явсан юм уу те? Монгол зөвхөн айраг юм. Зү. Тэгсэн чинь манай өөрийн тэрий чинь ерөөхдөө ингээл хурааж байгаа байхгүй. Энэ одоо ямар ч хаяг шошиг байхгүй юм ингээд. Гэсэн зоригоос гуугаад шүү. My friend gift me. Тэгээ манай өөр чинь ерөөхдөө хэлэд дээр бас жоохон шалгагдаад яг ч ирсэн яасан ингээл нөгөө аяллаар орж ирж байгаа гэж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд орж ирсэн гэсэн чинь ийм юмтай байсан гэл. Ерөөхдөө бас тэрнээсээ болоо жоохон очсон цагаасаа хойш дахиад нөгөө хил дээр нь орж гарахтаа жоохон удчихж байгаа байхгүй. Тэр мингууд чинь бас нэг жоох юм залхах маягтай. Тэгэл тэрэн дээр чи эхлээд нэг орохдоо би чинь нодлоо очихтай болохоор фестивалд орох гэж байгаа юм. Урилгаар очсон. Хааста фестивалийн хүмүүс ч аягүй гоё юм чи нэр хүнтэйгээр багуу болгосноор орж исэн. Тэгээ хоёр дахь удаага орсон чинь яг ингээд аялагчаар орсон чинь далжигнаа л өстой хилтэй гээл жижигэгээ дагуулаад өстой my second time далжигаал орсон чинь сүүлдээ нэг л биштэй явцсаахгүй ер нь нэг эвгүй болоод тэгээд зүв буруу хариулахыг бодож эхлэв гэдэг шууд хэлгүй болоод жижиглээ. Тэгээ нөгөө хүн бүр чи яриадсан биз дээ. Айрыг асууж ерөөхдөө яг буруу юм хариулж магадгүй гэдэг манай чи ерөөхдөө ингээд гэдэг амар их асуугаас нөгөө хүмүүсүүд орно. Чи түрүүн өөдөөс англиар яриадсан биз дээ. Тэгэл шууд орчуулагч авъя гээл дайрцсан. Тэгээд тиймэрхүү байсан болооч тэр юм нэг жоохон нэг тийм хүлээлтэнд хүрээгүй. Манай мэх захгүй чинь битэрийг тосчихсан байхгүй юу? Мэх захгүй тосхгүй байсан чинь тэр хоорондор манай хоёр нь удаад бүр ингээд нөө цаашаа өрөөргөө Мексикоттэй нэг өрөөд хоригдөө явчих байхгүй. Мэх захгүй тэр хоорондор бүр ажиллаа хийгээ явцсан баг. За манай хоёрын нэг бүтцтэй гэдэг. За. Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан. За өдөр бүр эрүүл зуршил урайтай бүгд найрамдах Солонгос улсын за эрдэс витамины шилдэг брэнд болох Nutriday Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн дотроосоо уудаг бүсгүйчүүдийн арьс витамины бүх төрлийн сүүлийн амун бүх насны хүмүүст зориулсан баталгаатай амун чанартай витамин эрдэс минерала Nutriday Mongolia-гаас та бүхэн сонгоо аваарай. Эрдэс витамин дутагдлаа. Nutriday Mongolia дээр очиж за мэрэгжлийн эрүүл мэнд болоод ерөнхий онцлогоогоор нь онцлуулж өөрт дутагдсан хэрэгтэй витамина зөвлүүлэн авах боломжтой. Ингээд подкаст руу хамтрагчаар Nutriday Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна.
одоо ингээд нэг юм ярьдэн штэ түрүүний Монгол багц гэж штэ одоо юу гэдэг нь жуудсан мах яам яг ясис одоо нэг аруул маруул те тэгээд нэг өрөө матар талах борц мах гих мэдчлэгнүүд ингээд аваад оронгууд одоо ингээд Facebook мөг тэр хүмүүс нэг одоо энэ тэнэглэлээ зогсоо яасис ингээд бичдэж штэ те би бас яг нэрэл болохгүй юм бах тагж боддог байсан чи би өөрөө Америк явж байхдаа яг тэгэл аваад авчихсан бэл бас тэгээд яг гэрийнхэн ус цагтыг тэрнээс биш бид нар өөрсдөө очиод идий гэж байгаа даа биш байгаа даахгүй тэр үнэхээр л тэнд нэг юм харлаад гаццсан хүмүүс үнэхээр тэрийг хүсэж байгаа учраас хүний захиас авчиад байгаа байхгүй те уг нь бол турж өгч байгаа биш энэ тэргэлэгдэж шүү дээ тэгэхээр тэрийг бас манай монголчууд маань нэх муухай орк гэж ойлгохоос илүүтэйгээр те гоё Монгол хүний те удаан идээгөө 10 жил 20 жил идээгөө дурсамжийн л авчиж байгаа байхгүй да бид нар нэг ясандаа те тийм учраас гоё яах вэ тийм нэг амар хууль бус юм байхгүй шүү дээ тэр чинь уг нь бол тийм хураал тэрлээ тийм хураал тэрлээ хураахгүй бол тэрлээ нэг тэрэн дээр нэг азаа үзэл тийм битгий дэгж байгаасаа гэж би сүлд боддог болсон гэхдээ яг зүгээр миний бодлоор болохоор одоо яг ингээд нөгөө Америкт байгаа одоо ингээд Монгол ингээд айлуудад очиод ингээд очингууд та нар минь одоо заавал наадахаа ингээд авч орж ирэх гээд яг гэсэн би тий хил дээр ингээд асуудал болж байгаа үстэй тэрний хонд Монгол дэлгүүр гэж байдаг болсон шүү дээ тий тэндүүл ингээд зарагдаж байгаа шүү дээ наад бол ч байж байгаа тэгэхээр ер нь тиймэрхүү зүйлүүд авахгүй ялангуяа анх орж байгаа хүмүүс тий анх орж байгаа учраас мэдээж тэр улсын хилийг анх давж байгаа учраас шалгал шүүлгэн бүр илүү их байд юм. Ялангуяа бүр Чикаго бүр амар шалгад юм. Чикаго ч яг бүр монголчуудыг тусдаа лайнаар явуулчихсан байлаа шүү дээ. Монгол тийм монгол гингуу шууд та бүр тэр шугам гэж байгаа. Би бас Чикагоор л орж ирсэн л доо. Гайгүй л авч ярсан юм гайгүйсэн юм. Амигоос гайтай. Бас сонсомрээ. Бас үзээтэй. Бас багцал байсан. Тэгээ яг зүгээр яг ангууд миний бодлоор бол нөгөө аль биесны хаяг шошготой тиймэрхүү зүйлүүдийг бол оруулчих жилээ зүгээр бүр яг юм хаяг шошгохгүй бүр ингээл бүр хар утанд ороод гişгэ тэгээд бол хэрэггүй санагдсан ялангуяа анх орж байгаа юм зүгээр тэгэл аль биесны юм аваад орчдөг тэгэл ялангуяа махыг бол бүр амар хорьжлээ шууд бид хоёр Монголоос бид сүлд ойлгохгүйсэн чинь мах гэсэн шууд өөдөөс мах мит гэжсэн мах Одоо бид нар Солонгос тараа гэл зураг авалттай Бусааны ойролцоо зураг авалттай. Тэгээ Бусааны монголчуудын групп рүү орж байгаа юм чинь тэнд зураг авалт нь масс заас хэрэг бол. Тэнд ийм зар байгаа юм чинь. Таргууны боодог 7хон ширхэг үлдлээ та яараарай гэсэн. Аа. Хэдийг оруулсан хүн юм бэ тэр чинь те. Хэдийг оруулчаа 7хон үлдсэн байгаа бай те. Тийм амар байгаа шүү дээ. Монголчууд. Тэгтээ бас яг бид нар өөрсдөө бас нөгөө нэг тэр хүчрхэг гүрэнг бас хүнддэх хэрэгтэй л дээ. Тэр чинь бас одоо эдийн засгаараа дэлхийд одоо хэд дэвч нэг дүү хоёр дүү тийм амар өндөр эдийн засгтай бид нар ч гэсэндээ магадгүй Америкт байгаад Америк цустай Америк хүн байсан бол тэгэл ус орох нь ороо бахарах нь яг л тэгэл адилхан тэгэл явж байгаа тийм учраас тэрийг нь бас хүнддэх хэрэгтэй байх л да. Тэгээ нэг бодлын та нарын анхаараа Америк гэхээр ингэдэм гэдэг юм байх юм бол өөрсдөө тэдний оронд тавиад үзэх юм бол бас болохгүй байхгүй тийм билээ. Ер нь бол бас тэрийг хаана бодж ил юм. Одоо нөгөө бид нар өөрсдөө жижигхэн үндэстэн гэдэг надад нэг хүн тэгж ярьжсэн байхгүй. Одоо ингээд баян үлгийн мүлгээгээл ингээд ярингууч нөгөө эдгээр яагаад одоо ингээд идэв те. Яагаад ингээд үнсэрхчээд одоо ингээд идэв гэж яриад байгаа мөртлөнгөөсөө нөгөө талдаа манай өвөр монголчууд бас хятадд байнгут өмөрдөгч те. Өвөр монголчууд нь хөөх юм наадуулчаас те хэл соёлоор ингээд ялгаагүй л үндэстэн болгон жижиг том шалгаагүй өөрсдийн нэг онцлог юм боож тэрийг хадгалах гэдэг тэрний өөрсдийн соёл байдаг юм барьж идэг яг тэр шиг л тэр том гүрэн бол том л гүрэн баахгүй тий тэрний хажууд манайс л жижигхэн хүмүүс бол тэгэл дугаа тэр улсын хууль дүрмийн дагаал зөвл байвал тэгэл ямар ч асуудал байгаа байхгүй тий яах гэж тэр хууль дүрм цаазыг гаргасан бид нарыг дагаж мөрдүүлэх гэж гаргаж байгаа шүү дээ нэг бодлын тэр олон үндэстнийг угаасаа тэгж нэгтгэхгүй болохгүй юм билээ тий юу бүр сайн хуультай байсан. Мексик, Индиг, Ятад одоо бүхэл үндэстэн тэр төвд очил нийлээл Америк гэдэг улсыг бацсан байгаа даа тий. Тэр нь унц манай монголчууд хүртэл ингээд хөрхөн бас уучраа олцсон гоё явж байгаа байхгүй. Тэр нь яг та хоёр талтай байгаа юм. Тэгэл цаашаа ингээ онгоо чинь элемэлийн гудам жолгол өстой кино байгаа юм чи тий. Тийм тий. La La Land-ийн бүх сценүүд чи хилээд авагдсан. Тэгэл яг за энд яг тэр нь байсан, энд тэр нь байсан гэж харагдал.
цаашаага битэр чи юуг бас амар явсан юм аа нөгөө Холливуудын гудамжийг Walk of Fame амар өндөр хүлээлттэй байсан байхгүй тэр чи тэр гудамж чээс та нөгөө нэг зүгээр л нэг годон байгаа. Ваа бүр ядч Johnny Depp-ийг битэр чи бүр хайсараад дундаас нь Johnny Depp гэдэг би тэр хоёр талаас нэг 6 авах гээд ингээд нойтон байсан байхгүй. Бач тэ нэг нойтон байна гэж. Наач нэг хөөмлөс хүн шээччихээ гэд. Тэрийг игээтэл тэрэн дээр нь суучаагүй нэг яг нь орцсон болгоч. Наа чи ой наа шээцсэн биз дээ. Тэр Johnny Depp тэгээ зураг даруулж чаддаг шүү дээ. За тэгтээ бид нар бас нэг Америкийг амар муулаад байгаа юм биш үү? Зүгээр яг зүгээр тэг бид бодит байдал тийм байсан. Тэгтээ сайхан юмнууд нь зөндөө байгаа. Сайхан юм зөндөө нилээ орлоо. Цаашаа Vegas ороод нүд баясан бас зөндөө олон бас тоглолт Монголд үзлээ. Гайхалтай л. Өв шоу гэдэг юм шүү дээ. Circuit Soleil-гээ тэнд монгол охтууд бас нуурдаг юм байна. Тэрийг хараад зүгээр. Йоо тэр мэр болсон. Amazing гэдэг шиг л дээ. Үнэхээр. Усан дээр ингээд одоо бүтэн цирк явж байгаа байхгүй. Ус руу үсэрж орох юм, усан дундаасаа сэлээ гараад ирэх юм нь хаагдснаа тавцсан болчих юм дээ бүрт. Яаж тэнд бол үнэхээр тэнд бол алмаарж байна. Тэгсэн чинь тэгт нүдтэй ч гэсэн харамсахааргүй тий. Тийм. Ер нь бол яг явж үзсэн хүмүүс бол Vegas орох юм бол тэр шоуг заавал үзчихээсэй гэж бүр захимаар юм бэл. Тэгсэн чинь Монгол охтууд ингээд усан дээр хөөд ийм тавцан дээр хөөд дээр нь нугараа гараад ирж байгаа байхгүй. Тэрийг хараад тэгэл хүмүүс нөгөө яг үзэж байгаа хүмүүс алга ташаангуйч та дагаад огсч юм чи. Мэдээч иймэрхүү гой гой сайхан юмнууд бол бүр зөндөөлтөө. Тэгэл Jabba Walkies-ийг бас үзсэн тий. Жижигэж нэг оюутан цагийн би бой чин тий. Төний мөрөөдөл Jabba Walkies. Би бой чин байсан юм уу жижиг? Мен чи брикч биш тий. Оо, тийм үү. Тийш нөгөө яг суйст байхдаа S110 гэдэг амтлагтай. Оо, за. Одоо бидний үеийн ч одоо Hooligan Center байхгүй Hooligan Center. Очоод би чи Shinlim гэдэг элбчний тоглолтыг перформансыг үзье гэдэг. Тэгсэн чинь жижигээ болохоор Jabba Walkies гэдэг. За Jabba Walkies үзтээ тэгэл очиж үзсэх. Тэ гоё байлээ. Аягүй гоё. Тэгээд одоо нэг яг нөгөө оюутан байх цагаасаа шүтэж ингэж үзчихсэн амтлагийг үзэн гоч юм шүү дээ. Ваа гэж тэдний тэр нэг цаг 30 минутын бүжгийн шоу тоглолттой тэр дунд чинь дам бүжгийн шоу шүү дээ. Тэгэхэд л өмнөхөө өөд байхгүй бүр яаж хийгээд байгаа юм бэ? Тэр лед медийг бүр яаж засаж тэр хаанаас нь яаж гарч ирээд байгаа вэ? Тэр тавилт мавилт бүр үнэхээр гайхалтай. Өөр ирэхгүй шууд тоглолт үзээ гарч ирээд шууд баг авсан шүү дээ. Цагаан баг. Жавокс баг. Тэр бол уг нь хятадаас авах байжлага шүү дээ. Гэтэл надад тэндээс авсан илүү үн цэнтэй санагдаад байна. Яг үн тийш шүү дээ. Амар гоё олон тэрэндээ байгаа шүү дээ. Тэгснэгээ оройн рүүж гээд бас насан турштай шоу үзэж байгаа. Тэгэл тэр мөрч бас насан туршдын одоо энэ шоу цирктэй ослуулсан тэгэл. Бас бол зах зээл байна гэдэг шиг л байл шүү дээ. Тэгээ зүгээр манай хоёр нь өөрсдөө нөгөө нэг юм анх одоо урлаг руу орохдоо тайзны урлагаас эхэлсэн айл нь продакшны залуу жүжигчдэр эхэлсэн учраас тайзны урлагт илүү нэг юм хайртай гэх юм уу дуртай гэдэг юм уу тийм талаар учраас тийм шоунуудыг үзэнгүүт Монголд ийм тий хиймээр байна. Монголын тайзны шоунуудад ийм шинэ сонин гаргаж ирмээр байна тий. Яагаад ингэж одоо зүгээр залуучуудын шоу тайзны шоу гэхэ тий жоохон насан туршидтын ингээд маягтай байж болдггүй юм тий. Гэтэл тийч улаан цай бүр ингээд нүцгэлээл одоо насан туршидтын гэхэр хүмүүс ойлгохдоо нөгөө стриптиз гэдэг юм уу бүр тийм амар биш. Тийм биш. Тэгтээ тодорхой хэмжээний тийм үг хэлмэд тий үг хэллэгтэй тийм үйл хөдлөлттэй юмнууд байгаа байхгүй. Тэгтээ үнэхээр төгс хийж чадж байгаа. Тэр бүр урлаг болгоцсон байгаа. Тэгэхээр яагаад Монголд тийм байж болохгүй гэдэг юмнууд бол надад бол та битээр яриа л явц тий. Яа нэг юм тайзны тоглолт хийвэл те ингүүл те л гэдэг байна нэг юм гоё амттай юм үзчихээр нэг амттай хоол идсэн юм шиг санагддаг ш те. Бүр яг нэг тэгж бол яг бүр Vegas ялангуяа Vegas-аас бол бас тэгж гарч ирсэн шүү манай бол. За хэдүүлээ Америкийн яригийн түрээд өндөрлөхгүй байна. За тэгье. Америк одоо яач шүү. Хэдүүлээ одоо манай хоёр зочныг бол хүмүүс мэдчихлээ байх угаасаа л кино урлагийн бас тайзны хүмүүс байгаа. За мэдгүй. Би яг тайзны гэдэг нь бол тайзан сайн мэдгүй байна. Яг үннийг хэлэхэд бүр тайзан дээр бол би зоргиог бол бид хоёр хамтаа хүүхдийн ярданд байхад л хамт нэг жижиг мүжиг тоглож ирсэн стац бол зоргиогийн тайз би ер нь тайзны юм үзег бодсон болоод тэг жоохон хол байгаа юм биш. Чи ер нь ашуурлын тоглолт тэр үзэж байгаа үү? Мань бол үзчихсэн. Хамгийн сүүлд хийзээ үзсэн. Ер нь тэгэл бодохоор байхгүй гэдэг. Энэ их буруу юм шиг байна. Тэг гоё юм бодит юмыг үзэж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ яг энийг одоо
засгаад үзэж байгаа. Тэгээ ер нь бол найз нарыгаа бол одоо дандаа киногоор нь л үзэж байна да тий. Тэгэл гоё дэлгэцээр гоё контентуудаар үзэж байна. За энэ болгоныг нь бол манай үзэгчд маань бол тодорхой сонсогчд маань тодорхой хэмжээнд мэдж байгаа. Харин та хоёрын маань мэдэхгүй тий. За зөвхөн одоо энэ уран бүтээлээс гадна өөр одоо амьдралд тус болох, нэмэр болох ямар бизнесүүдийг хийж гин. Ер нь хажуугаар нь юу хийж одоо гэр бүлээд хижээж сайн сайхан амьдрах гэж одоо энэ Монгол улсад байлдаж байна да. Одоо байлдаж штэ те бүгдээрээ чи. Өөстөө яг байлдаж штэ те ингээд. Яаж амьд үлдэх вэ гэдэг яг те яг тарих гашилж штэ. Ялангуяа одоо яаж энэ улсаас ингээд шантраад явчихгүй те боли очиж өөр газар очиж одоо амьдрич гэдэг юм уу тэгж бодчихгүйгээр яаж энэ улстай шингэж эндээ яг амьдрж ингэ тэсэж үлдэх вэ гэж одоо маш их бодож маш их хичээж лээ л да ер нь бол. Тэгэл тэрнийхээ одоо хэрээр өөртөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна л гэдгийг ер нь бол бодоод байгаа байхгүй. Би зүгээр сая бодож байхад одоо энэ за одоо зүгээр дахиад яг Америк руу хазаах гэдэг. Гэхдээ тэр улсад ингэж танигдж байгаа, тэр улсад мэрэгжлийн тамирчин болж байгаа, тэр улсаас гарч иж байгаа од болж байгаа. Тэгээ энэ дэлхийн алдартай хүмүүс нэрээ үнэхээр амар хөдөлмөрлж иж энд гарч ирдэг юм байна гэдгийг өмнө нь одоо ингэ номноос унших ч юм уу, за өмнөх юм ингээл үзэхээр хөдөлмөрлсөн ингэсэн гэл яриад байдаг шүү дээ. Би биеэр мэдрэгддэггүй байсан чинь сая бол надад бол ихтэй амар мэдрэгдсэн шүү дээ. Пүү за энэ хүмүүс бол нөгөө амар өрсөлдөө. Тийм энэ амар зах зээл дундаас гарч ирэх гэж те. Тэр нөгөө Коби бол өглөө эрт үүрээр ингээд идэг, шидэд идэг гэдэг чинь бол үнэхээр нэрээ. Тэрийг бол ингээд яг сонсохоор no joke те. Сонсохоор манус нэг өглөө эрт босоод нэг жоохон шийдэн дээр шидсэн юм шиг санагдаад идэг юм шиг. Тэгж бодогдоод идэг юм шиг яг нэг бодитоор ингэдэггүйс. Тэгтээ үнэхээр тэр бол нэрээ бүр ёо амар юм лээ. Тэгэхээр бид нар яг их орондоо нутагтаа яг мэдээж хөдөлмөрлж байгаа. Тэгтээ миний хувьд л надад л арай багдаад байгаа юм санагц. Би бол бүр дахиад явах хэрэгтэй юм шиг бүр ингээд тултал нь явах хэрэгтэй юм шиг санагдсан. Зөв. За зоргоо яг бүтэн цагаар жүжигчний хажтаар ажиллаж гин үү? Одоо тэрнийхээ хажуугаар бас ажил хийж гин үү ер нь? Үгүй шүү дээ. Одоо ерөөсөл бүх химиг урлаг зориулж та. Одоо тэгэл хайсны масны одоо дэлгэцийн одоо юу байдгийг одоо бидний одоо бүх хийж чадах юм урлаг зориулж байна. Гэр бүлийн хувьд бол хувийн өрхийн бизнес нэг тийм амьсралтай юм байхгүй. Эхнэр маань онлайн шоп ажилладаг. Зөв. Тий. Тэгэл тэрийн чадхаараа дэмжээл. Гэр бүлийн бизнес бол ер нь цэвэр урлагаас хамааралтай. Зөв. Тэгтээ урлаг дотор бас хэд хэдэн салбар л гэдэг шиг л одоо YouTube контент байна. X-төц кино урлаг байл бас тэгэл тийш та одоо ч бас X-төцтэй бас төгсийнхаа жүжигчнээсээ гадна менежер нь бас тохор хийдэг шүү дээ. Тийм үү. Тийш дээ нэг 10 хэдэн жил менежер нь хийчих шүү дээ. Зөв. Тэгэхээр ч одоо тэгэл ер нь эндээсээ холдохгүй л байх юм байна л да. Тэгэл киноны зургийн дарга хийлээ. Зургийн дарга хийж үзлээ, продюсер хийж үзлээ тэгэл одоо бүгдийн л өслөө шүү дээ. Тэгвэл яг салбар дотроо боловч бас ингээд өөр мэрэгчлэр одоо мэрэгчлэр хин цаашаа юм те. Дотор нь бас ингээд аюу их салчиж байгаа юм биш те зоригч юм бол. Тэгэхээр угаасаа ажилд дийлдэхгүй л байна те. Ер нь бол тэгэл угаасаа л тэгж байгаа юм чи тэгээ. Менежерийн ажиллаж бас л. Менежер ажиллаж бас банк толгой яадаг шүү дээ те. Тэгин те. За жижигэн маань уран бүтээлээс өөр ер нь өөр хүч үтсэн салбар юу вэ минийз? Манд нь л зөндөг шүү дээ. За юу вэ? Нийтийн хоол руу байна гэж. Одоо хамгийн сүүлийн одоо зүйл бол одоо нийтийн хоолны салбар байна л те. Хоолны салбар л. Тийш те. Ганаатай те. Ганаатай байна нийлээд одоо хурааны гэдэг одоо уг нь хурааны явах гэдэг. Би нөгөө өмнө галаахтай нөгөө халамцуу яриад орж явахт нөгөө галаахт нөгөө хураанги гэд хэлчлээ. Нэг хэлсэн чи галаах нөгөө эвгүй хэлээц авах. Ер нь бол хурааны. Тэгээд тэр лөө одоо ганаа бит хоёр яг энэ жилээс бүр яг ингээд хоёлаа ерөнхийдөө бүх юм тэнцэн тавиад яг ингээд орж ийн. Яг өмнө нь бол манай ганаа ч өөрөө бас хоолны салбарт олон жил ажилласан туршлагатай. Тэгээд мань ч болохоор бас энэ салбар руу орох юмсан гэж амар боддог. Ягаад ч нэг юм өөрийн юм нэг юм газраа нээчээд хүмүүст ингээд амар гоё үйлчлээд байж ах нэг юм гоё юм шиг санагдаад байдагс байхгүй. Тэгээд яг манай хоёрын ер нь бол давхцал нийлээд ганаа битэр ч бас айгүй олон жилийн өмнөөс найзууд байхгүй. Манай ганаа ч бас маскд байсан шүү дээ. Манай маск продакшнд байсан шүү дээ. Маскын менежер. Тийм манай маскын менежер байсан шүү дээ. Зөв. Манай ганаа ч Эрдэнтийнх байхгүй. Тэгээд
Ганаач анх Улаанбаатар их төлгүүрт ажиллаж байсан. Тэгээд манай маскад бас менежер хийсэн. Тэгээд бид нар тэр цаг үеэс ахуулаад найзууд байсан. Тэгээ манай ганаач нь яг одоо рестораны салбар руу ороод бас олон жил яваад амжилттай яваад. Тийм амжилттай яваад. Тэгээд цаадах чи одоо бас яг за одоо яг өөрийн юмыг одоо хийж эхлүүлэх цаг нь болцсон гэж цаадах чи өөр яг тэгэл хаанаас айгуу бүрдэл мөрдөл. Тэгээ ямар ч байсан ажиллаад эхлүүлээд одоо манай нэг 3-4 сар болчихоо. 3 сар болчихлоо. Тийм бол тэгэл энэ хооронд ч юм бол бас үзээтэй байт юм байна. Хамгийн гоё нь одоо жишээ нь ингэж нөгөө өөрийн хувийн юм хийж байгаа хүнд өдөр болгоно нөгөө нэг юм асуудал тулгардаг гэдэг нэг юм бизнес эхлүүлсэн байгаад хизээч юм 50 байдаггүй өдөр болгон асуудал тулгардаг. Бачисаа явж байгаа л яг ганаа бүх юм хариуцаа үлдсэн байна. Явж байгаа л ирээл хамгийн ихний дээр ирээл орж ирэл за юу вэ манайхаа сайн байна гэл нөгөө хүмүүстэйгээ мэдлэл байжсэн чи гаднаас нэг залуу шууд намайг орж ирээд чи нааш та гараад ир гэл тэгдэг хөөх би яасан юм бол дагаал гараа явсан чи доошоо буулгаснаа танаа яасан юуны чинь одоо хогч ингэсэн байна мэгсэн байна энийг яг одоо чи цэвэрлэн би бүрэлжлэх юм уу үгүй нөгөө түрээслэгч байгууллагын одоо нэг хариуцж байгаа залуу байхгүй тэгсэн чи тэр бол яг нөгөө нэг юм үйл ойлголцол болцсон юм байна өмнө нь ганаатай ярьсан байж байгаа лсэн чинь дахиад намайг одоо шууд над руу яахгүй би юу ч мэдэхгүй бүр яг дөнгөс өдрүүд загнуулаад байсан. 9 өдрөө шүү загнаа. Хөө би явсан. Хөө байж байгаа. Би дөнгөцөө ирж байна гэсэн чинь. Энийг чи одоо яг нэг чи одоо өөр зүйл эсвэл нэг хүн оруулж ирээд мэд. За байж байгаа. Би нөгөө найзтайгаа яриад байгаа. Жохон байвширж байгаа. Нөгөө хүн яаж явах бүрийг гэдэг шиг тэгэл ер нь бол ингээл нөгөө хувийн юм хийхэртэй нэг юм өөртөө юм хийгээд үзэхэр өдөр болгон юм гоё асуудал гарч идэг. Өдөр болгон тэрийг шийдэхин төлөө явж идэг. Тэ нэг юм үе тавдаг тоглоом шиг те. Өдөр болгон нэг юм даалгавар гарч идэг. Тэгэл тэрийг харахаар надад ингээл ер нь аюул капитал байна л да. Бас ингээд нэг юм өөр салбар руу ороод тэгээ тэрэн дээр өөрийнхөө хүчийг үзээд ингээд тархитлахгаа ажилуулад тэрэн дээрээ ингээд ажиллаад байх бас ер нь бол айгүй сонирхолтой байгаа юм л да. Ааха. Зөв. Подкаст румын хамтрагчаар Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр Avandra-гийн оруулж ирдэг Charge брэндтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. За Charge брэнд нь 2020 онд үүсгэн байгуулагдсан. За өндөр хүчин чадалтай цахилгаан болон цэнэглэг шийдлэр мэргэсэн инновацлог технологийн компани юм а. За тэгэхээр Charge нь зөөврийн эрчим хүчний шийдлийг санал болгохоос гадна залуусын хүсэл сонирхолд нийцсэн загварлаг, адаптер, кабел, мөн чаржруудыг та бүхэнд санал болгодог байгаа. Жишээлбэл энэ power bank-ны хувьд 24 мянган ампертай боловч онгоцонд авч явдаг гэдгээрээ давуу тал болдог байгаа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra Charge брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Мань бас ингээд яг одоо яг би ч ажиллаж улсын салбарт ороод удажлаа л да. Өмнө дөнгөж анх эхлээл ингээд явж байхад хамгийн анхны надад итгээд үргэлжлүүлж исэн хүмүүсийн нэг нь маа жижиг аахгүй. Би жижигд айгүй баярлж авдیں۔ Гэхдээ би нэг ер нь подкастн дээр нэг биш удаа ярьж л байсан. Тэгээд яадаг гэхэлэр ковид гарч ирээд тухайн үед юу агаад жижиг аав ээжийг аялуулъя гэдэг тийм. Таиланд руу яг аав ээж хоёрыг аялуулна гэл яг. Тэгээ над дээр манай компани дээр үрж захиалаа өгөө. Тэгсэн чинь нөгөө ковид нь гарчлаа. Тэгээ манай компани өрөнд орлоо. За тэгээд нэг хоёр залуу эхлүүлж ирсэн. Дөнгөж саянд байсан боролтой гэж залуу. Тэгээ бид тэр ч өрөнд ороод яах учраа болохгүй болоо тэрэнгүүтлээ. За хүмүүс уусаа мөнгө нэх нь ойлгомжтой. Заастаа болчихж байгаа юм чи. Уусаа явгүй хүн буцаад мөнгө нэх ирэхтэй. Тэгээд тэнгүүтэл за хойшлуулж болох хүмүүсээ хойшлуулъя гэж эхэлж байгаа юм чи. Тэгэл таньдгаасаа яриуцъя гэлээ. Таньдгаасаа ахуулаад ярьж байгаа. За өгшөө. Чадахгүй нэ. Тэ. Ингээ баларцсан. Чадаа ойлгож байгаа. Юу ч гэсэн бол мань ч юм бол өгөн. Ер нь бол өгөн тий. Яаж хийж байгаа л өгөн. А чи минь назар нэг гоё жоохон дэсвэртэй хүлээч гээ. Тэгэл уулаал ингэж өгсөөр байгаа л южсэн бит хоёрын тооцоо дууссан. Тийм дууссан. Хамгийн гол нь тэрийг нөө хүлээнэ гэдэг чинь бас айгуу тийм хүндэтгэлтэй асуудал байхгүй тий. Тэрийг хүлээхгүй байх боломж байсан шүү дээ тий. Тийм учраас яг нөө нэг юм хүнд юм яг хэцүү үед тулгарч явах үед айгуу гоё тусалж исэн хүмүүсийг хүн нэг мартдаггүй шүү дээ. Яг тэрэн шиг одоо манай компани дээр бол жижигээ болол тийм айгуу гоё түүхтэй хүндэт үйлчлэгчдийн нэг шүү гэж байгаа. Тийм байна. учраас одоо бас найзтай боломж гарсан дээр нь те нүүрлүүн харж байгаад баярлаа гэж хэлчихье. Яа баярлаа. Би сая яг боломж гарсан дээр нь дараа аялаарэ. Тийм болохоор хэцүү байхад яасан болохоор хэцүү байхад яасан учраас дараа үнгүй аялаа. Хадлаа. Тэр чинь ихтэй амар гоё. Ер нь бол амар гоё хөгжилтэй шүү дээ. Би яг хаа тухайн үед ингээд нөгөө аав ээж хоёрыг нэг тийм аялуулж үзсгийсэн гэл те. Тэгэл хоёлаа яриад нөгөө
зөвхөн аав ээж хоёрыг явуулна. Тэгээд энэ манай хоёр одоо жоохон настай хүмүүстэйг очиод яах вэ гэж зүгээрээ очиод манай гайдууд аваа явчих ямар ч асуудалгүй гэл те хөтөлбөр нь байгаамаа гэл яг тийм асуудал дээр чи ингээл ягаал тэнгуутаа нөгөө найзуудын хувьд ингээд нэг юм итгэлцэл байж байгаа шүү дээ те. А нөгөө талаараа ковид гэдэг зүйл хааштай ингээ гараад тэр бүр ингээд дэлхийн нийтийг хамарцсан байж байгаа те. Тэр дунд одоо би 1000 чарлаад орлоод угаасаа тэр бодит зүйл юм чинь тэгээд тэрэнд чинь одоо миний шиг ямар ингээд аваад нүрээд алга болцсонтэй утсаа авахгүй алга болоод байгаа биш. Тэгээд байгаа шүү нөхө бодит тийм зүйл болцсон юм чинь би зүгээр шууд л угаасаа хувь зэтэйг эвлэрж байгаа юм чинь. За энэ зүйлийг угаасаа ингээл давж гарах нь тодорхой, хизээний цагт ингээд дуусах нь тодорхой гэж хоёлын яриад за мандаа хизээ боломж байна, хизээ юм байна гэж ярилцаад явж байгаа ш. Тэгэл угаасаа за тэрхэн болох юм чинь. Тэгмүүд нөгөө талаараа тэр мөнгийг жишээ нь би тэр хоёр хүнд аялалд нь зарцуулна гэж цаана ингээд зориулсан байсан учраас дахиж тэр мөнгийг одоо юу гэдэг юм буцаж авч өөр юмдаа хэрэглэн гээд байхаас илүү тэгээд за болно үсттэй болно дөө ингэндээ гээд тэгэл тэр чинь бараг 2 жил гарна те явж байгаа ш. Тэгс шүү дээ. За гэл ингээд ковид чи өөрөө 2 жил явчихж байгаа юм л та. Би чараа ковид ковид дөнгөж эхэлж байхад машин захиа тий. Нэг оо тийм үү. Эхлэхээс өмнө захицсан чинь миний машин чинь яг дунд нь алга болоод бүр тянжин менжин одоо хаашаа нь явсан. Тэгээ алга болоод тэгээд ер нь танай катнаас тэр хавцаа байгаа гэж юм чи ерөөс. Тэгээд тэрний араас ч одоо ингээд ковидээр явсан бүх контейнерууд ингээ овоорж байгаа шүү дээ бүр ингээд. Миний машин чи жил хагас багсын дараа эзэнд ирж байгаа юм чи. Тэгээ ирсэн юм шүү дээ. Тэгээд тэр чинь бүр өмнөх контейнерууд дээрээс нь овоолгоот минийх бүр хамгийн доод мухар руу ноцсон юм байл. Яа. Тэр хооронд орсон юу эс бодогдож байгаа чи. тэгээд гулхтуулцлаа юм бодвол тэгээд. Хямраад ороод ирдэ те. Одоо тэгээ тэр машин онж байгаа юу? Тэрийг назарсан. Яг хоо тэр тэгээд өргөж өгцөн л юм байна те. Тэгсэн хэсэг. Тэгвэл одоо маань болохоор танай компаниг ингээл одоо гоё өнгө амар баярлаад байд шүү дээ. Яагаад гэвэл нөгөө нэг юм түүхийг мэдж байгаа учраас те ямар зам туулаад яаж яваад буцаад одоо ямар гоё болж байгаа гэдгийг ингээд өөрөө нөгөө мэддэг учраас нэг юм амар гоё баярлаад байд шүү дээ. Ваа Санжаагийн компани одоо ингээд анх ковидын үед ингэж ийсэн одоо ингээд ийм явж байгаа. Одоо ийм гоё явж байна. Одоо аялал жуулчлалын салбар дээр тэргүүлэх одоо ийм компани болцсон явж байна. Амар гоё баярлаад байдаг байхгүй. Хүмүүс бол нэг талаараа нөгөө юу туусныг мэдэхгүй учраас магадгүй те одоо шууд ингээл танай компаниг амар мөнгөөр хараал те. Эдний хаялын компани аль чинь эдний алстаа баг хамгийн их одоо мөнгө хийж байгаа компани бахмах гэж ингээл нэг одоо цагийн хүмүүс харж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхэд бол яг үнэндээ энэ залуучууд юу хийж туулаад яаж энд босч ирсэн гэдг нь амар гоё учраас надад бол тэрийг харах амар гоё санагдаад байдаг шүү дээ. Тэгээ ер нь бол боломж гарвал ингэх юм бол бас нэг компаниар аяландаа те ингэндээ гэл бодож л хэдий. Гэхдээ одоо нөгөө манай бас нэг найз бас аялын компани эзэн шүү дээ. Тэгээ бас яг хөө тэр шугамаараа ингээл яг хөө яваад байгаа л да. Сая сүүлд тэгээ нөгөө Баярахын хормон дээр яг танай компаниар явлаа шүү дээ. Тийм. Тэр учраас тэр яг манайх бол нэг ямар талаас нь зохион байгуулсан гэхлээр хүмүүс энийг би ихтэй нэг бас хэлсэн л дээ яг хүмүүс яг нөгөө нэг бүх үйл ажиллагааг нь манайх зохиоцсон юм шиг юм бодоод байгаа байхгүй буруу ойлгоод байгаа. Мэдээж fantastic production-ы юмыг тэр дотоод тэр гоё хүмүүст харагдаж байгаа үйл ажиллагааг fantastic өөрөө хийлгүй яах вэ тий. Тэр ойлгомжтой. Бид нар бол яг л нөгөө аяллахаа хийдэг зүйлийг хийгээд тэгээд тэр одоо хормынх нь юм ууганд нь оролцоол ийм л үйл ажиллагаанд нь оролцсон ба. Тэгтээ яг бас нэг 130-40 хүний хормыг чинь тэнд хийн гэдэг. Тийм амархан байсан уу гэвэл бас үгүй. Тэгээд бид нар бол бас яг тийш дайраал орсон тэгээд амжилттай гарсан да. За би сая зоргоог ярьжсэн чинь нөгөө нэг юу санаанд орчлоо. Бага болгосон гэх кино. Би бас подкастн дээр энэ тухай ярьсан. Яа тэгэхээр бага болгосон гэдэг кино миний нэг юм хизэж харж байгаагүй үнцгийг надад мэдрүүлсэн. Хүмүүс зүгээр амьд гарахын төлөө тэнд тэ тэмцэж зүгээр хөлдөж өгөхгүй тулд амьдраад байна тэ. Хоол идэх 2 дугаар асуудал байгаа шүү дээ. Тэ хоол идэх за хүн бол яаж хийж байгаа хоол болоод идчихнэ. Би бол тэ нэг өдөрт нэг 2 цэцэм талхаалаад чигэд амьдрчин гэдэг сэтгүүгээр амьдраад байгаа тэр бүлэг хүмүүс байгаа юм байна гэдгийг мань бол ерөөс бодоагүй байсан байхгүй. Тэг яг тэрийг үзчихээ за энэ яагаад хүмүүс ингэж яриад шуураад ингэж шагнал аваад ингэ яваад байсан бэ гэдгийг тэнд ойлгосон. Тэгээ баяр үргээ найз та. Тэр амар гоё кино болсон. Бүр аимшигтай. Би бол одоо өнгөрсөн маш олон гоё кинонууд хийгдсэн. Гэхдээ хүнд өгөх гэсэн мессежээрээ хүний нүдийг нээж өгөх гэсэн талаасаа гэдэг юм уу бага болгосныг би бүр өрсөлдөгчгүй нэг тавина гэж бодож байгаа. Тэгээд киноны дүрийг бүтээж яхад ер нь анханасаа заяа
Чи бас өөрөө нь мэдчихсэн үү тийм хүмүүс байдаг гэдгийг? Мэдлгүй яах вэ? Би ч одоо амьдрэлээс юм чи. Манчи өөрөө тэндээс гарч ирсэн. Чи өөрөө тэндээс гарсан шүү дээ. Үгүй яг нэг бүр survival хүмүүс бааш те. Одоо ийм байхгүй юу? Одоо би яг одоо чинь ингээд хаяа нэг одоо чинь ингээд орвол ярих гэж боддог байсан. Одоо чинь манайх чинь одоо намайг 2 дугаар анги 3 дугаар ангид байхад одоо манайх ингээ хөдөөнөөс нүүж ирээд 1 дугаар ангиас хөдөө төгсчөөд хөөний ухтаал төгсчөөд хот руу нүүж ирсэн одоо зах зээлийн үеийн одоо айлууд энийг байхгүй. Тэгээ манай авч яг 32-т тэр нэг намган дээр одоо газар хашаа байшаа авчаад тухайн үедээ нөгөө ийм 97 оны үеэр гэж болж ирсэн. Тэр үеэр мөрт ингээ манайх дайрагдчихсан айлууд энийг байхгүй. Тэгээ тэрний араас одоо Дэнжи мянгад манайх чинь ийм хашаа байшинд айлын ийм одоо нүүрсний амбарыг одоо манай аав түрээслээд тэнд одоо бид нар ингээд амьдэрдэг байсан. Тэгээд аав маань Солонгос яваа тэр хооронд манай ээж ч одоо бас ингээ 3 хүүхэдтэй бас яг тэр л одоо тэр одоо амьдралыг одоо туулж ирсэн байхгүй. Тэгээд надад амар ойрхон ирсэн. Тэгээд тухайн үед нөгөө нэг золоо над дээр ирж юугаа хэлээл зохиолоо өгөөд чам санал тавьж байна. Манай багш одоо яг л одоо чам шиг хүн байд юм а гэдэг чийсэн байхгүй. Тэгэл би уншаад үзсэн. Амар таалагдсан. Тэгээ би золоодос хэлсэн. Хараал нарай ихөө гэдэг. Энийг жоохон багасах байлаа гэдэг. Тэгвэл ингээд үзэгчдэд илүү бас ингээд арай жоохон гэх юм гэсэн. Нөө энэ бол миний үзэл бодол. Би одоо бүр хүрэх гэж бүр албард гэсэн юм а. Гэлдэгчээсэн. Найруулагч нэг охин те. Хүүхэн байдаг те. Амар. Тэгэл тий айгүй мондөг. Тэгэл тэнд тоглоод яасан чинь бас тэндээс зөндөө олон бас шинэ одоо мэдрэмж одоо юу гэдгийг энэ гоё одоо нүд нээх одоо тэр киноч бас зөндөө олон бас надад гоё бас зүйлийг авчирсан. Одоо тэр фестивалд оролцлоо. John Legend-тэй зэрэгцэж манай киноч гарч илаа шүү дээ. John Legend All of Me гэдэг тухайн үед бас мюзикл кино хийсэн. Төсвөлийн өдөр Alan Iverson кино хийсэн. Тэнд оролцож байгаа юм чи. Тэгэл тим мимиг үзэж ирлээ. Тэгэл ирээл би нэг ингэж бодож байсан. Одоо тэр баагүй болгосон тэр хүүхдүүд манай хүүхдүүд ингээд нийт хотод ингээд өдөрлөг хийгээд шөнө орой 11 12 гээд хараа шүү дээ. Тэгээ нэг гол дүрийн 3 4 хүүхдээ хөргөж өгч мөгөөд бид чинь. Тэгээ явсан чинь ийшээ шархаад ороод шараатаас цаашаага бүр ингээд уул даваад бүр ингээд нилээ яваад тэгээд голынх нэг бомбор хөөгтэй тийм. Тэгээ маань тэр дүү маань бүр ингээд нилээ яваад бүр ингээд зүйлдээ ингээд шороон зам руугаа ороод бүр явж ясна ингээд голоо тулаа зогсож байгаа хаа би гол гараа гүүчи гэж авч. Шүн тий. Шүн 12 өнгөрцөн байх тий. Ваа яг тим амьдралаас яг нөгөө хөвгт чинь тий. Юугаа тоглосон. Тим хөвгтөд. Кинонд бас дүрээ бүтээсэн. Тэгэхээр амар бүр боддог байхгүй тий. Тийм ээ тий. Жүжиглээд их шаардлагагүй өөрсдөө тий. Тэгээ тэр 3 хөвгтийс бас гоё юуг ин. Одоо тэр яг гол дүрдэн тоглосон хөвгт чи одоо өөрөө шинэ Монгол сурч тий. Сургуулийн урилгаар өөрийнхөө амьдралыг зөвшөөрөлтөй бас яасан байгаа байхгүй. Манай пүшилсэн. Золоо өөрөө тэгэнгუთ тэр кастингаа сонгохдоо бас гоё сонгосон байгаас тий. Яг л тим юм ингээд бод тим одоо яг хүүхдүүдийг авч одоо яг гоёор ингээд тоглоулна гэдэг нь тэгээ тийм энгийн тий одоо юу гэдэг одоо нөгөө драмын дугуулсан Монголд явж байгаа хүүхд биш тий. Яг зүгээр юм сурагч хүүхдүүдийг аваад тэгээ амар гоё энгийн тоглоулна гэхээр тэр бол үнэхээр лаг болсон. Би бол бас баагуулахсныг бүр одоо зоргоо тоглосон багш зоргоо нээлт бэлэндээ бид нар яагаад нээлтэнд нь очиж амжаагүй лээ. Нээлтэн дээр би өөрөө байгаа байхгүй. Америк киног аваад. Бид нар бас байж чадаагүй. Улаанбаатар кино наадмын нээлт болж байхад бид нар чинь би өөрөө киног аваад Америк очсон. Тэгээд дараа нэг тусгай үзэл зарлаж байхад бид нар үзчихсэн тий. Тийм бид нар бас үзэж чаддаг. Би л үзэж чаддаг. Би бүр тэгээ яг бүр зориулж IPTV-д ороход нь бүр яг үзсэн. Гэтэ амар хожуу үзэж байгаа шүү дээ. Хүм болгоноос ингээ шуум сонсцсон тий гоё гэдгийг сонсож байгаа. Бүр ингэсэн шүү дээ. Бас ингэсэн шүү дээ. Канд ингээ орсон шүү дээ манай кино чинь тий. Тэгээд тэгсэн чи Каны үзүүрийн орой. Тэгэхэд чи би нөгөө шүн дундын бүжиг гээд нөгөө драмын жүжиг тоглож ирсэн байхгүй. Тий. Бороонд нороод л тэнд чинь оройтой тэгээд орчиход л. Тэгээ байжсэн чинь над руу тэр Каныг үзсэн одоо энэ юуны фильм брижийн цогт гээд ах над руу ярьсан байхгүй. За хэвээ баяр шөнийн 4 цагт утас дугааралс гинт авсан чинь за хэвээ баяр үргийн мэдээ Кан дээр хэвээ алж ийн гэсэн байхгүй. Танай кино одоо ингээ гарч дуусаад 10 минут хүмүүс тасралтгүй болгочихлаа ингээд найруулагч нь босч ирээ зогсцсон ингээд хүмүүс өөр ясалж чинь чи яага ирээгүй юм бэ гэлдэг байхгүй намайг. Гэхдээ харин тий би энд одоо нөгөө жүжигэндээ тоглож байна. Энэ гол дүр ингээд хайж явж болохгүй шүү дээ гэдгсэн чинь. Чи ямар тэнэг бацсан бэ гэсэн хэрэг намайг. Энэ дэлхийн киноч тийм мөрөөдөлтэй дэлхийн киноч одоо That's My Can гэдэг одоо ийм юм дээр чи алхах юм улаан хивснэр алхах боломжоо чи алдсан байж тээ чи энэ гурван хүүхд алхаж явах чи хамт алхахгүй гэдэг л. Гэхдээ би энд яг ингээд жүжиг болол бас бусдаасаа шалтгаалдаг ийм зүйл болохоор явсангүй гэдэг. Чиний киноны артлын кино Johnny Depp явлаа штэ гэлдэг ч юм чи тэгэл бас нэг гоё бас нэг тийм юмд бас нэрээ ороодлоо давна гэдэг чи бас гоё л хөв төхөөл юм бэлээ.
тий. Гоё амар сонсогдчих шүү дээ. Тэнгүүд одоо ингээд зүгээр ингээд манайд одоо ингээд үеийн залуучууд яриа сууж штэ тий. Нөгөө өмнө ингээл Кан ч гэдэг юм уу, Оскар ч гэдэг юм уу тий. За одоо энэ зүйлүүд амар хол юм шиг санагддаг байгаад тий. Одоо зүгээр яг ингээд бодлоо үзэж NBA үзчихээ цаашаа би юу хийх юм бэ гэж бодож ирсэн гээл тий. NBA үзснээр Канагийн бугуйчиг авцсан үуч одоо бүр юу гэдэг чинь тэгвэл амар хол юм шиг санагддаг байсан зүйлүүд ингээд янгууд биднэрт ингээд нэг Монгол юм жижигхэн гээд Монгол залуучууд гэдэг юм шиг боловч үнэндээ бол уг нь ингээд амар их боломж байгаад юмнууд амар ойрхон байгаад байгаа байхгүй. Ялангуяа сүүлийн үед одоо манай тэдэнд бүр нэг юм тим зүйл айгүйх бодогдоод байдаг. Хоорондоо гэдэг. За ер нь чи тэгээд ер нь бол гэхдээ яг бэр хамтарч ийн гэдэг шиг тий. Ер нь юм амар санаанд багтаад тий. Юм боломжтой юм байна. Бид нар юугаа чи ингээд нэг мөөшт юм хам тавьчаад оо энэ бол мөрөөдөл алс холын гэж тавиал. тий. Энэ бол мөрөөдөл энэ хол гэж бодоодсэн чи гүн байна. Бид нар бол зүгээр л хөдөлмөрлөл хийгээл хоорондоо ингээл энэ залуучууд нэгдэж нийлээл байх юм бол ямар ч зүйл айгүй ойрхон юм байна. Бид нар өөрсдөө хитрхи хол тавиад хитрхи хан тавьчаад байгаа юм шиг санагдаад байгаа. Эндээс би нэг л зүйлийг амар сайн ойлгосон. Юу вэ гэхээр одоо золоо энтрээс нэг зүйлийг хамгийн сайн ойлгосон юм уу? Хэл бүр юугээс чухал юм бэ гэдгийг л. Тэ? Тэр чи одоо замдаа бүр Монгол буугаал ерөөсөө хэлээ сураад л ангlisны сургалтандаа явъя боо. Тий. Хэл нэрээ үнэхээр чухал юм байна гэдгийг л бодсон. Тэгвэл бид нар хинтэй ч харилцаж болох юм. Тэн зэ би өөрийгөө одоо яг бодсон юм. Одоо тэн чи дэлхийн араа 30-40 орны одоо ийм уран бүтээлчд киночд оройн rooftop party хийгээл тэгэл ингээл хаалтын пари маргаа хийгээл ингээд оролцож очт би бүр үнэхээр хэлгүй тхүү одоо ингээд DC-ийн манай анхаа гэж залуу тэр нэг Антон Төхөөгийн залуу надад орчуулж явсан байхгүй. Юу гэнэ гэж байгаа юм чи хүмүүс ингээ ирээд Монголын одоо баагүй болгосон үдсэн хүмүүс чинь оо teacher гэл ингээл над руу ингээ хандаал юм яриагт л гэж байгаа юм чи. Тэгээ тэнгуү чи юм байдгүй гэж нэгээд тэгээ бусад улсуудыг харахаар хоорондоо кино хийхээр болоо чи энд ирээч манад ирвэл манад ийм байна. Би хэлтэй бол тэр алмаар байгаа юм чинь ингээд бид нар ингээд гээд өөрийгөө илэрхийлмээр шүү дээ. Тийм шүү. Тийм мэдрэмж аваад ирж байна. Наад мэдрэмжийг авах ч айгүй хоо. Айгүй мохоо. Би наа мэдрэмжийг чинь ингэж авч байсан. Яг би нэг юм тодорхой хэмжээнд нөө нэг яг хийж байгаа ажлынхаа дагуу нэг халтар хийлтэй. Халтар ахгүй юу. Тэгээд ингээд тэрийг би өөрийгөө ихтэй яста бар болчтоо л гэж бодож байгаа байхгүй те би уучраа олчин тоо хаанч очсон хинтээч ярьчин гэж бодоод тэгж бодоо байжсэн чинь нэг удаа би нөгөө нэг Монголд нэг Acer-ийн тэмцээн болоод тэгээ Acer-ийн тэмцээний Predator гэлийг болоод тэгсэн чинь YG гээд Монгол баг дөрвөлээ тэрийг нь аваад Монгол улсаа төлөөлөөд 5 дотоод болдог хүүхд аваад яваа. За тэгээ тэнд очсон чинь ингээл австралчууд хаанах ч гэнөөстэй ингээл амар олоорны хүмүүс би чинь тэтэртэй ингээд асуудалгүй сайхан хил нэвтрэлцэж байгаа. Өө өста. Миний хэлэл бол болох юм байна. Тэгээд оройн тэгсэн чинь нөгөө нэг том захирлууд нь Acer-ийн захирал. Acer ч одоо ямар том компани бэлээ те. Дэлхийн компани. Тийм. Миний амьдралдаа уулзж үзсэн хамгийн баян хүн байхгүй тэр. Acer гэдэг компани захирал шүү. Надад таарсан хамгийн баян хүн гэж байна. Тийм надтай таарсан юм байна. Тэгэнгүүтлээ яг ингээд юм бизнесийн өрөөний төвшөнд одоо юм академик англи хэлтэй хүмүүс ингээд нэг өрөөнд цуглараад юм ярьсан. За байхгүй. Таг юу ч ярихгүй дээ. Тэгэл би ч ойлгож аваа шүү. Яама тэргээс. Тэгээ айгуу тэгээс сууж байгаа л тэгэл надаас одоо миний баахан мэдгүй үгнүүдийг ашигласан тийм бизнесийн хүрээний академик төвчний асуулт орж ирээд тэгэл би харж байгаа окей гэсэн. Ёо. Тэр хэсэг бол нэрээ үнэхээр нэг гिचигдсэн. Тэгээд ихтэй яг үнэхээр тэрнээс хойш би англи хэлээ бас яг сайжирсан уу гэхээр үгүй. Харин тийм ээ. Яг тэр үед тийм мэдрэмж төрчөөд өөрөөсөө ер нь жоохон иччээд тэгэл амар хор шартай амар юм ингээл буцалж орж ирчээл буцаал яг амьдралгаа утгалчаад байна л да. Яг нэг яах хэвтэй зориулах хэвтэй юм. Тэгсэн чинь сая гэхдээ нөгөө одоо зүгээр манидийн үйл нэг юм байгаад байна гэж би бас хараад байгаа байхгүй. Сая нөгөө Айшо спид ирлээ шүү дээ тий. Тэгсэн чинь сая замаар гүйж явах тий хүүхдүүд тий очиж байгаа тэр нөгөө хүүхдүүд бүр бүгд ярьд. Яаж яриад байгаа вэ? Тэр хүүхдээ аргагүй хаа гшөө. Аргагүй. Харин тэгээд тэднийг харангуйч гэхэд одоо чинь яг манай хүү мүү. Одоо хүүхдүүдтэй голодож эхлэхээр одоо үе цаг хугацаа ойлгомжтой тий. Тэгэхээр одоо тэгээд эвлэрээд
хойшоогоо суух юм болов эсвэл үзэлцснээгээд үзэх хэрэгтэй болоо одоо яах хэрэгтэй юм бол Одоо миний сурж байгаа хэлний хувьд бол одоо нэг Таиланд, Вьетнам, тэгээ Индонез гэх мэтчлэн одоо за Филиппин бол үндэсний хэл нь англи гэж явдаг байхгүй юу. Би ч бас Филиппинд нэг хөөрхөн нэг 4-5 сар бас амьдэрсэн. Тэгж явах хугацаанд бас тодорхой хэмжээнд сайжирсан. Яг ба баагаар ингээд сайжраал. Гэхдээ одоо тэр том дэлхийн баячуудтай ч гэдэг юм уу те. Тэр хэмжээнд бол үнэхээр чадахгүй лээ. Тэд нар чинь бүр ингээд одоо юу гэдэг юм байгаа. Бид нар ч гэсэн Монгол ч гэсэндээ адилхан шүү дээ. Том бизнесийн уулзалтууд болох юм бол зүгээр нэг ингээд гудамжинд хэрэгэлдэг үгээр угаасаа тэд нар хоорондоо ярихгүй нь ойлгомжтой байхгүй. Тэгэхээр тэр төвшний англи хэлийг бол би л мэдхгүй юм л. тэрэн дээр тэгвэл тэгэл. Тэгэл одоо нөө нэг менежмент байгаа уст бол нэг иймэрхүү юм ярьж байгаа шүү дээ тий. You cannot sir гэж явж байгаа шүү дээ тий. Букак хүнхээр тий. You cannot sir гэдэг ерөнхийдөө нэг тиймэрхүү байдалтай л яваад. Гэтэ яхаа болохгүй юм байхгүй. Тэгэл хүн цаг заваа зарцуулаад сурах л ёстой. Ёстой нь сурахгүй хөгжүүл бас хайрын шүү дээ. Тий. Харин тэндээс ч ямар өөр сонин мэдрэмжүүдийг бид нар мэдэрч байгаа. Одоо жишээ нь ингээд амраахын нөгөө Mongolia Connection гэх кино тухайн үедээ хийгдэх гээд англи хэлтэй эмэгтэй жүжигч Монголоос ч бас хайхаад амар ховор байсан шүү дээ. Тэгэл англи хэлтэй эмэгтэй жүжигч яг ингээл тэгээ жүжиглэн гэдэг чинь бас давхар ингээд тэрийг өөр юм болгоо гадаад үгээр нь амьсгаатай жүжиглээ явуулдаг чинь бас өөр юм чинь. Тэгээд эмэгтэй жүжигч дундаа бас проект бол ер нь тун ховор байлаа шүү. Одоо чинь нөгөө манай саксны лигт одоо ингээл гадны тамирчид ороод ирж байна. Тэнгууд одоо тамирчид бол асуудалгүй ойлгосчих юм. Тийш үү. Одоо тамирчид чи өөрөө нэг дана залуучууд юм чи. Соос англ өөршгөөс тийш үү. 17-8-таагаас одоо хөгшөндөл 30-тай байгаа л гэдэг. Тэгээ хөгсөн амар хөгшин тоглогч чинь 30-тай гэж бодоход л 95 оны залуу байгаа. Ямар гоё. Тэр чи юу тоглогчд орчиж байгаа шүү дээ. Ахмад тоглогчд 30-тай хүн чи одоо Ахмад тоглогчд орно үстэй. Үгүй юу? Манай үеийнхэн бол бүр ав Ахмадтай ороод. Тийм шүү дээ. Одоо манай үеийнхэн хэрчил одоо тэгэл тоо моошн өндөр бол авчиж. Одоо маргааш зарим нь ихнээсээ зодгоо талцсан хүмүүс байна. Тэгэхэр ч одоо аргагүй юм ба. Тэгэхэр чин сагсчд маань бол яалтчгүй залуу хүмүүс болчиход байгаа юм л та. Тэгэхээр гоё юм тий. Надад бол тэгээд ингээ бодохоор одоо бол ер нь ингээл Монгол гэдэг улсын одоо ингээл залуучууд бүгд бол ингээд дэлхий рүү тий гарахад алхахад бол бүх юм амар нээлттэй ойрхон болцсон байгаа. Манисийн үед л тийм хоол санагдаж, манисийн үед л тийм өрөөдөл санагдажсэн байгаа тоххой. Яг үн тий. Тэнгуут одоо бол easy тий. Асуудалгүй. Өөрсдөө л чадвар байвал тий. Би энэ зүгээр нөгөө бодож байгаа зүгээр ингээд тамирчид одоо жишээ нэг манай дээдлийн тамирчид гэл ингээд тий. Одоо залуучууд хэр өөрсдийгөө одоо тэгж бүр амар ингэж бэлддэг бол одоо яг нөгөө хувь хүний бэлтгэл гэдэг шиг тий. Одоо ингээл нэг юм одоо нөгөө яг сакс үзэж байгаа тэр кариг бол одоо жишээ нэгээд шидэлт нь бол амар гохгүй бүр яг бодитоор очиж харангууд бүр ингээм үнэхэр хөнгөн тоглоод байгаа хгүй зүгээр баг ингээд л ялчгүй ороод байгаа хгүй. Тэгэхээр тэр хүн тэр хэмжээнд ирэх гэж яасан болоо юу яаж бэлтгэл хийсэн болоо гэж бодохоор манай Монгол тамирчид хэр тэгж бүр ингэж бэлддэг бол гэж бодогдоод байна. Мань бол яг тоонд байгаа үний үед бол мэдчихээн. Одоо бол залуучууд надад тэгтээ би нэр зогож хэлж угаасаа болохгүй л те. Одоо зөвхөн одоо миний ажиллаж байгаа багаас гадна над би ч одоо саксны салбарт бас зөндөө юм хийж байгаа хүний үед аюу олон залуучуудтай чаатлан найзууд байна. Тэгэнгүүт сэтгэлд гутралд орцсон тамирчид зөндөө шүү дээ. Өө тийм үү? Үгүй зөндөө шүү дээ. Бүр зөндөө. Яа тэгэхээр одоо сакс Монголд хэр их анхаарлын төвд байгаа байлээ. Хань ивент итгэгчдэн тэднээс юу хүсэж байгаа байлээ. Үүрэг хариуцлах нь юу байгаа байлээ те. Одоо бидний спортын ордонд очиод үздэг шиг биш. Одоо зүгээр UG пэг дүүрээ дээр нь хүн болгон бүр every single person зүгээр гэртээ зурагтаа үзээд байж байгаа. Ийм амар анхаарлын төвд байгаа хүмүүс чинь сэтгэл готролд орж шүү дээ одоо. Өөр дээр нь ирж байгаа хит ачааллаас болоод те. Тэгээ нөгөө сошиалаар одоо янз бүрийн бичих нэр олон тэр нь одоо ажил нь болчих. Одоо зөргөөж шилэл айгу гоё байгаа байхгүй те. Ман ч одоо юу ч хийхгүй яг ингээл гоё жүжигчнээ хийж байна. Тэрүүгээр хангалттай сайхан амжилт гаргаж чинь, хангалттай сайхан гэр бүл аваа явчих чинь. Тэр эн чинь яг мэрэгшсэн байгаа байхгүй. Тэ. Одоо жишээл магадгүй нэг 10 жилийн өмнө бол таг жүжигчнээ хийгээд амьдрахад хэцүү байхгүй. 20 жилийн өмнө ч юм уу те. Одоо бол яг таг жүжигчнээ хийгээд хангалттай сайхан бүр илүү гараад амьдарч байгаа байхгүй. Яг дэрэн шиг сакс ч гэсэн одоо яг тийм шат руугаа орчиж байна. Тий.
Тэгвэл манай үеийн сагчдтай бүгд банкнд ажилладаг, өөр давхар хийдэг тий. Тэгэл нэг юм гончтой нэг юм банкны зүйлттэй спортын ордны гадаа буугаал орж ирэл хуцаа зөлөөл тоглолдог гэсэн. Scale Mobicom-д ажилладаг тий. Ер нь тийм л хүмүүс шүү. Тэгээд нэг хас банкнд ажилладаг тий. Тий, хас банкнд ажилладаг тий. Тэгтээ тэгээ харангууд манай сагсчдыг ер нь харангууд бас ер нь айгу боловсрал өндөртэй тий. Дандаа ер нь ингээл одоо нөгөө ихтэй сургуулиудын тэмцээнээр харангуул ингээл муу судалдааных ингээл тэндээс гарч ирснүүд ихэнх нь дээдлэг рүү орцгож ер нь боловсролын хувьд бас айгу төвшин өндөр хүмүүс байгаа тий. Тэгээ тэндээсээ хамаарад ямархуу хүн бэ гэдгээс хамаараад одоо тэгэнгүүт манис үеийн тэр одоо яг ингээд сагсчид гэдэг тэр залуучууд бол за ингээд хоёр амьдралаар одоо зөвхөн сагсаараа биш те давхар юм хийж амьдрсан юм да. Одоо эдгээр зөвхөн сагсаараа амьдрахын тулд одоо тэр хүмүүсийн сэтгэл бичих, хүмүүс янз бүрээр ярих, ингэх гэдэг бол туулах ёстой замлал туулж байгаа те. Одоо тэгэхээр MBA бол бүр ямар амар байгаа л те бүр дэлхийн нийтээр тэнгуү тэр ч нөө сэтгүүлчт нь ингэн бүр амар байгаа юм. А манай залуучууд бол туулах ёстой юм а туулж байгаа. Гэхдээ нөгөө хамгийн гол нь энийг би туулж давж гарах ёстой зүйл гэдгээ яг ойлгочвол магадгүй өөртөө илүү их тэрэндээ нэг ач холбогдол өгж хямраад байхгүй. Манис нь бол одоо жишээ нөгөө нэг кино хийгээл ч юм уу нэмэх 17 молоо хийгээд нэрээ сэтгэл гутлалд оруул нэрээ бараг босч ирэхэрэг болтол орсон шүү дээ. Бичгэд бол тэгэнгүүт манисыг жишээ нь одоо ингээд за ялангуяа хошин урлагийнхан гэл те гошин шогийнхан гэж яриа л те манисыг илдүү янзаар бичих, ярих, тэгэл хараах, өрөөхтэй эний тэр болгоныг ингээд хэрүү ач холбогдол өгөөд уншаад ингээд тэрэнд анхаарат авах юм бол үнэхээр нэр давж босч ирэхгүй болтлоо сэтгэл готлолд орохоор байгаа байхгүй. Тэгэхээр манис нь бол ерөнхийдөө нэг тийм тэр зүйлийг ингээд хаяад өнгөрөөчдөг. Монголчууд ялангуяа яг тийм дэвсдэг төрлийн хүмүүс байгаа юм л. Тэгэл нэг алдвал яг энэ бүхэн бол одоо өвдөгдөггүй гэвэл үгүй. Ирж байгаа шүү хүнд ингээд одоо чинь энэ комментууд чи одоо ирээл огт тоодгүй ингээд дээгүүр хараад амьдэрдэг үү гэвэл үгүй байгаа байхгүй. Тэрийг чинь мэдээж харна тэгэл хүн лимчин тий хүн лимчин тэрийг өөртөө аавн бас одоо ингээл бас сэтгэлээр унах юм үе ирнэ штэ бас тий. Тэгэл ставх гэх юм ухаанаар амьдэрч ин да гэдэг шиг. Шаардсан байж байгаа тэрийг унших ямар аймаг тий. Шаардсан байхдаа бити уншиж ил та өгшөн болдгоо штэ. Харин тий. Гайн дараал нэг юм яриад унш үгсэн яас ийсэн гошин үхээ яа. Ийм ажиад тэнгууд чинь зүгээр шаардах болохоор бас амар мэдээж. Сая тэгсэн зоргоогийн нэг гаргасан амжилтууд нь кан маань яас ийсгэл гоё мэрж явах. Тэгээ бодс чинь зоргоо тэр яг нэг жил хамт хүүхдийн ордны драмын дугууланд хамт эхэлчихсэн байхгүй. Тийш. Яа. Тийш тий. Тэгээ манай үеийн одоо хүүхдийн орд гэж үзэж зөндөө тий. Тэгээ ийм мундаг хүнтэй ингээм хамт эхэлчихсэн гэж үзчих. Мань бүр ингээ азтай хүн юм аа. Йоо. Тэгээ мань өөрөөсөө бахархаагүй мань зүгээр азтай хүн шүү зөө. Чи тэгээ драмын дугууланд явдаг ус юм уу? Оо ичд бүр юу гэж байгаа одоо. Жүжигийн гол дүр Ромео штэ чинь нүүр царай одоо тийм үзэсгэлэн ханхуу. Мань яг нэг хамгийн нэг гол ийм гоё дүр авч ирсэн харшийн сүлд модны наадам гэж болдог байсан шүү дээ. Бид тэр жоохон байхад тэр харшин руу ч бас баргийн хүүхд явдггүй байсан хөө. Бас баргийн хүүхдээс орох. Йоо тэр чинь би багнараас зургатаар үздэг байл шүү дээ. Яа. Тэгж яагаад мань чинь нэг багонд ерөнхийлөгч тухайн үед ерөнхийлөгч байхад яг нэг тэр чинь нэг юм хөтлөгчт нь ингээ зохиол жил болгоноосоо өөрөө зохиол нь өөрөө байдаг байсан. Тэнгүүд миний орж исэн жилийн голлоор юм хөтлөгч нь юу байдаг байсан юм? Алиалагч байсан. Яг тэр жил. Тэнгүүд нэг үндсэн нэг юм яг хөтөлдөг хоёр алиалагч байдаг. Тэрний нэг нь би нөгөөт нь гануухай байсан санагдчих. Ган чимэг байсан санагдчих юм. Эмхтэй ингэдэг байхгүй. Одоо хүүхдийн ордны драмын дугуулангийн хүүхдүүд байж хат тэгээд харшийн сүлд модны наадмаас ирж одоо юу гэдэг аудишн гэдэг шиг зарлж орж ирдэг байсан. Тэгээд тэрийг авъя гэж шүүгээд орогоот Бацөрг бит чи тэнд үлдчихдэг байлаа өөрхий тэгэл. Чи яаж баавга болохгүй мө? Үгүй нэг жил бас баавгаараа тэдчихэл байсан. Мань нэг сармагч болж ижиж лээ. Би ч нэг юм бүдүү дахь болж ирсэн юм бас. Ажи дахь болж ирсэн Маугли рүү. Маугли иртүс дийлүүлээ л дээ. Ингээл бүдүү дахь болж ирсэн. Тэгээ нён гэрлээ асаа гоцдаг гэрэлтэй шааж өгөндөө. Тэгжсэн. Тэгээд Оюка одоо их төвшин байна. Барсаах тий одоо нэг төвшин гэл ингээл бас чукагч дээшээгээ тий ирлэгч гэл бас байсан байгаа шүү. Байсан. Яа. Тэгэд одоо нөгөө нэг юу яаж байгаа бол драмын дугуулангийн багш чинь одоо нөгөө 37 дугаар
Тоочгийн Амраа шүү дээ. Амраа тоочгийнх нь нэр нь юу вэ? За санахгүй ямар ч сан нөгөө Баяали их Тойгогийн ээжтэй тий. Тойгогийн ээж болдог. Тэгээ Баяали их нэр. Тийм. Тэгээ манай багш чинь тэр одоо та хэд мэн үзэж байгаа бол тэр жүжигчийн ихч шүү дээ. Тэр чинь манай багш шүү дээ. Тийм. Энэ бол багш шүү дээ. Би одоо бас ингэж бодож багш чинь тухайн үед Орос морс төгсөөл ирсэн. Бас нэг арай нэг юм үзээд нүд тайлцсан. Тэгээ тэнд бас нэг юм Орос школыг, Орос тэр нэг жүжигийг одоо ингээд Монголд нэвтрүүлэх гээд бид нар дээр бас үзчихлээсэн байгаа хөөхгүй. Тэгэл сонин сод юм нэвтрүүлэх гээл те. Одоо нөгөө нэг тухайн үед бид нарыг байхад одоо хүүхдийн ордноос айгүй их юу авдаг байсан. Янз бүрийн юмд ингээд айгүй их авдаг байсан. Цоглог руу ингээд авдаг байсан шүү дээ. Санаа жүжигч дээ. Одоо хүүхдийн ордноос тэгдэм болов? Тэглгүй яг. Бид нар хүүхдлээ хүүхд тахтаа хүүхдийн ордноос сайн шүү дээ. Тийм үү. Тэрчээс кино шийхтэй. Эхний ээлжинд ер нь бол ингээд хайгаал. Одоогийн бодолтаараа баясаах одоо жишээ хүүхдийн ордонтой тийм амар салшгүй холбоотой шүү дээ. Манай X төсөө баясаах шүү дээ. Манай тий баясаах чи хүүхдийн бэлгүүдээ гэдэг байхгүй. Тэгэхэд биднийг жоохон байх чи нөгөө Тэмүүжний баг нас гэж жүжиг тоглож байсан. Драмын театр дээр. Өөрийнх нь анхны авсан дүр нөхгүй. Тэрийг анхныхаа хүүхдийн дүр тоглож байсан. Хүүдээ нэрийг өгч шүү дээ. Яа. Тийм амар салшгүй холбоотой шүү дээ. Тоо одоо тэгээд тиймэрхүү юу Ахаа биний хөө гэдэг. Сарвагч аа блэ. Сарвагч гэдэг нэр үү? Да чи тэгээд эпсиг дэмжиж идэм ш тий. Хүүхдүүд юу сонсох болдог шүү дээ. Чи хүлгүүдэд дэмжиж болно шүү дээ. Чи хэвгүй чи. Чи хүлгүүдэд дэмжиж. Хүлгүүд рүү авах тэгээ баалагтаа тахиулаа. Нийцэгтэй яг гардтай бас. Гард уу. Нийцээс дулаан гард шүү дээ. Зүг. Такснээс одоо мань нэг юм подкаст румын хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр бид та бүхэндээ за Simple Plus хөрөнгө барьцаасан зээлийн үйлчлэгийг та бүхэндээ мэдээллийг нь хүргэх гэж байна. Тэгэхээр за яаралтай үед орон сууц, за эсвэл автомашина барьцаалын зээлийн үйлчлэгээ авах гэтэл за заавал шүүнийг хүн дуудаад байраа үзүүлэх. Эсвэл бол машина унж очиод харуулах. За ингэснийхаа дараа тэр нь бүтэхгүй гэдэг зөндөө асуудал гардаг шүү дээ. За тэгвэл Simple дэх найзууд нь үнд зарцуулах цаг, мөнгө, энергийг чинь хэмнэх дараагийн бүтээгдэхүүн болох Simple Plus хэмээх үйлчилгээг санал болгож байна. За энэ үйлчилгээ маань яах вэ гэхээр утсан дээрээ татаж суулгасан Simple app дээрээсээ хөрөнгийн үнэлгээгээ байгаа газараасаа хоромхон зуурын хугацаанд шалгаж санхүүгийн хэрэгцээндээ тохирох зээлийн хүсэлтэд илгээх боломжийг та бүхэнд гаргаж өгч байгаа юм байна. Ингэхдээ нэгч төгрөг төлөх шаардлагагүй гэдгийг бас энд хэлэх хэрэгтэй байгаа. Хэрэгтэй мэдээлэлээс ангиж найдаж байна. Подкаст румын хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Сайн нэг тахиарсан чинь нэг юм санаанд орчих. Энэ ихтэй жоохон хэдүүлэг ярьжсэн зүйлээс жоохон дали заяа. Нэг юм та хэд ингэдэг юм гоё юм одоо нэг юм Marvel Zarvлийн хүүхэлдэйн кинонууд тэр дээр байдаг нэг юм мангар гоё юм хошин ишлүүд амар ихтэй байдаг шүү дээ тэр хүүхэлдэй. Одоо тэр чинь юу гэдэг вүлээ? Joke гэдэг үү? Тэг joke-нууд нь амар гоё байдаг шүү дээ. Тэрэн дээр тэгдэг аахгүй нэг Alex шүү дээ. Мадагаскарын Alex. Alex нөгөө нэг Mardi дээр дахин дээр очиж годлаа гомдчихдээ шүү дээ нөгөө юу хаасан да. Үлсэндээ очиад нөгөө нэг очиж юуг нь хазаа ичдээ шүү дээ. Бүгсийг очиж хазчихдээ шүү дээ Alex чинь. Тэгээ гомдоо явцсан байжсэн чи очингуутлаа би гомдоох хэсэг юм нэг очиад нэг тэгжилдэг шүү дээ. Тэгсэн чинь нэг Марди өөрийгөө нэг юм зоопаркын дахь гэд бусдаас амар онцгой гэж бодсон байжсэн. Яг дахиас рүү дээр очиж ясч яг зүгээр ингээл дахь байдсан шүү дээ. Тэгээ өөрийгөө мэдрэнгүүтлээ за би уусаал зүгээр ингээл дахь байсан юм байна гэдгсэн. Алекс Мартиг гүйж чал. Чи яагаад надад гомдсон гэсэн чи. Би чамд гомдохоос гадна би угаасаал зүгээр л ингээл л дахь юм байна. Би юугаараас бусдаас онцгой биш юм байна гэд готарцсан шааж идэг шүү дээ. Тэгсэн чи онцгой гэлтэгдэг. Яагаад гэдгс чи энэ дахнуудыг чи хар гэлтэгдэг байхгүй. Тэгс чи Марти ингээл бүх дахнуудаа ингэж хараад. Юугаар онцгой юм гэсэн чи. Наад чи бүгд хар дээр цагаан судалтай гэж. Би тэг ямар нэгс чи цагаан дээр хар судалтай. Тэгээд чи ваа тийм байх гэ тэрэн шиг тийм гоё юм жокнуудыг таад ер нь ингэж хатсан гоё жокнууд байдгүй. Надад яг тэр нөгөө тэр яг Мадагаскарын нэг 5 пингвин мэд шээ. Тэрний бас яг нэг юм бидэд ялангуяа нөгөө энд аавсан гэх кино хийж яхад яг чи бид нар нөгөө 4 5 л очроос нэг баг болоо тэднэртэй юм төстэй юм санагдаад байдаг байхгүй. Тэгээ би яг тэрийг үзчихсэн. Тэн дээр тэгдэг байхгүй. Нөгөө одоо би яг
Нэгээс нь асуудаг байхгүй. Бид одоо яг юу хийх гэж чинь гэсэн чинь нэг нөгөөдний үйлээд нэг үсрэх чинь гэдэг нэг юм хэлдэг хот гэсэн чинь үгүй. Бид бол одоо яг пингвиний хамгийн анхны нэг юу их чинь би одоо яг тэр жок би бүр тэрийг тэмдэглэж авч ирсэн байгаа. Одоо нөтөн дээрээс харуулсан. Тэр ингээ жокууд нь амар зөвүүн тэгээд ялангуяа энэ анимашнээс ингээ жокуудыг аваад акшн төвчний жокууд тий. Ер нь бол амар тий. Хүүхдийн кино мөртлөө бүр яг ингээ том хүнд юм бодулсан яг юм жоктэй тий. Жокнууд байгаа. Жокнаас одоо бичлэл өгнүүд амар гоё тий. Одоо тэр юу юм дээр зэгдэж шүү дээ. Нөгөө нэг би жирийн л охин. Гэхдээ дэлхийн октоор дүүрэн. Гэл те амар гой өгнөд те. Сая сүүл Bad Boys-ийг нааш ирж явж байхдаа үзсэн. Гонгоц 10 хэдэн цаг явж. Bad Boys төр тэгжэл. Одоо манус яг тийм хэмжээний жоокнуудыг ингэж хийж чадахгүй байгаа байхгүй те. Зүгээр ингээл яриан дундаа тэгсэн чинь энэ юу гэдэг л энэ хүн цагдаа биш харагдаад дээ. Гэхдээ хитрхи цагдаа биш харагдаад байгаа надад цагдаа биш гэж бид нар төрүүлээд байдаг. Тэр мөрөөс бас амар жоок. Харин тийм. Манайд одоо кинонд яг тийм жокнуудыг л олж ирж одоо ингээд нэвтрүүлж чадах юм бол тийм. Зохиолчтой кино зохиолчд яг тиймэрхүү бичиж чадаад манайс тэрийг хийгээд яах юм бол яа тэгвэл бас Маний бас нэг амар жоок Megamind бас тэр чигтэй жоок штэ бас амар гуглтэй штэ. Тэр юу гэдэг вүлээ анимашн. Яа анимашн. Тэрэн дээр бас нэг амар жоок гардаг хгүй. Megamind хотыг эзлэх гээд Суперментэйг нөгөө супер гартайгаа алдсаар хизээж бардаггүй шүү дээ. Тэгсэн чи гар нөгөө нэг залхангуутлаа зүгээр ялагдсан болж үжиглээд. Сайхан юундаа ингээд гэртээ амарч исэн байж таардаг шүү дээ. Тий. Тэгс чи Megamind хизээж барахгүй гэж бодож байгаад гин ялцсан. Тэгээ ингээд гайхацсан. Юу ихэ мэдгүй болц. Та ингээд хотыг эзэлчлээ. Та юу их гэж ингээд сэтгүүлч суудсан шүү дээ. Тэгсэн чигээ бодоош очдөг те. Юу ихэ бодохгүйгээр яахаа ойлгохгүйгээр эзэлсэн байгаа байхгүй те. Тэгдэгчсэн угаасаа нэг юм муу хүн гэдгийг мэддэг учраас чи хамгийн муу юм аа. Хамгийн муу бод гэж ядахгүй сэтгүүлч эзэлж чи нөгөө сэтгүүлч ингээ бодож үзсэн. За гэдэгс чи. Тэгээ 6-аар үржүүл. Бүр тэрийг амар болгоод шүү. Харин тэгээд амар жоокнөттэй байдаг шүү. Монголд ер нь комедиан биш. Яг юм одоо нэг тэр чи жоок сетэ гэж одоо чанартай гэж бас хэлж байна тий. Утга өгүүлэмжийн хувь чанартай яг on point хийсэн гоё жооктэй тийм уран бүтээлүүдийг хийдэг уран бүтээлч гэвэл хийм байна. За ер нь бол яг одоо ер нь инедмийн кино одоо яг инедмийн кинон дээр бол ялангуяа ийм жоокууд бол ер нь баг байхгүй шүү. Ер нь бол амар хэцүү. Яг ийм жоокуудыг олж ир би зүгээр яг нөгөө Молпедиагийн нэг кино үзчихсэн байхгүй юу? Мол бол бас л. Яа тэдний жоокууд бол бас л амар бодуулсан тий. Одоо миний хамгийн сүүлд ер нь хамгийн тод санаж байгаа нь бол юу вэ? Pigland. Pigland тий. Йоо Pigland-ийн би бол тэр жоокууд тэр зураглал одоо энэ цаана яваад байгаа юмнууд би яг хоёр хүүхдтэйгээ нийлж яг цог үзтээ шүү дээ. Амар гоё шүү дээ. Вау. Тэнгуүтэ дараа нь яг ингэж бодож яг хүүхдүүдтэйгээ ярьж инээдэг те яг тийм яа. Тэгж байгаа. Тэнгуут нэг юм гоё нөгөө нэг юм одоо уран бүтээлчийн нэг юм цагаахан атаархал төрж байгаа. Яа яг ийм л кино гэс те. Одоо яг ийм жоокуудыг энийг ингэж одоо ялангуяа инедмийн кинон дээр гаргаж ирэхсэн тэр дундаа бүр юм инедмийн цувралууд хийх юмсан ёо. За тэгвэл нэрэ амар гоё юм өөрт бас юм амттай байх гэдэг. Өөртөө юм гоё байх гэдэг. Pigland ярьсан чинь Монголын хамгийн гоё жооктэй нь юу гэж болох юм шиг санагдчихлаа шүү дээ. Нөгөө нэг сандагтай чинь юу вэ? Онц дөмдөө. Онц дөмд шүү дээ. Онц дөмд бол угаасаа яг тэр үед бол бас цочроо гарч ирсэн пүнк тэгсэн те. Тийм. Онц дөмдийн жоокнуудад бас тэнэг болгоод шүү дээ. Амар тийм айгу монголжуу мөртлөө тийм зөв жооктэй те. Тийм. Надад бол яг зүгээр Pigland-аас хамгийн сүүлд нөгөө яг маш тод одоо яг санаж байгаа зүйл нь бол нөгөө гахаач орж ирэл юу ээж манай гэр чи одоо яг гахаа ороо байна штэ чи гэр орно юу гэнэ гэж одоо тэр үр яг ингээд гэдэл яг ингээд амар гой санагдаад. Тэгээд ер нь л ингээд үзээд байхаар тэгэхээр нэг талаа одоо тийм анимашнууд ер нь баг байдгүй л байлаа штэ тий. Одоо тэгт байдаг болоод байгаа л да тий байдаг болоод гарч ирээл нэмэгдээл. Тэгэхээр ер нь бол улам явах тусам улам яах тусам илүү их гой гарч ирэх бах. Бүр их гарч ирээсээ би бол бүр улам их гарч ирээсээ тэгээд тэр дунд одоо яг гоё үзэж суух юмсан гэж бүр бодоод байгаа шүү дээ. Одоо бас нэг та хэд маань одоо жоохон хүүхдүүдтэй л
хүүхдүүд чинь жоохон багтаа нэг сонсдог байсан дуунуудаас надад жишээлбэл тэр нэг юм Lemon Press гэдэг нэг газар шүү дээ. Би ороо гэдгийг сонссон. Бүгдийг чадна. Би ороо гэдэг. За окей. Хүүхдүүд чинь жоохон том юм уу те? 6 настай. Окей. Одоо нэг тийм гараад ирсэн байгаа заяа. Анимашн юм уу? Тийм жижиг юм анимашн тэгэнгүүтлээ одоо юм Монгол хамгийн гол нь айгүй гоё байгаа байхгүй. Тэр нь дандаа нэг юм гадаадын нөгөө нэг Cocomelon тэр бол Cocomelon-с бол нөгөө нэг ямар шарк вүлээ? Baby Shark мар. Baby Shark дээр биш яг юм Монгол юмаа сонсож байгаа байхгүй. Тэгээ тэрийг сонсонгодлаа манай хүүхд шууд сордс идэг те. Тэгж мингээд бас нэг юм дөнгөж ингээд нэг юм анхаарал нь юун дээр тоглорхүү гэж байгаа үе зориулсан тийм гоё Монгол анимашн интервью хийдэг болсон байгаа байхгүй. Би тэгэл тэрийг хараа бас те гоё байна штэ гэж харж ирсэн. Ер нь бол монголчууд бас хийдэг болоод шүү. Харин тийм тэрийг хийж байгааг нь гоё үзээ тийм чанартай юмнууд нь одоо гараад хахаар бас гоё шүү дээ тий. Би одоо нэг амар нуугаад байх юм юу бах те. Би ер нь бол ингээл Монгол уран бүтээлчдийг ер нь жоохон юм лаг биш гэж боддог байсан байхгүй тий. Тэгсч үгүй мөлий. Сүүлийн үед бол яг тэрийг бол үгүй гэдэг угаасаа манай уран бүтээлчд бүр баталж байна. Үнэхээр алхам тутамдаа хийж байгаа бүх юмараа баталж байна. Тэгээ одоо сүүлийн үед гарч ирж байгаа бас энэ клип мэлэмдээ видео клип хийж байгаа уран бүтээлчд байна. Ямар лаглаг юм хийдгийг сүүлийн үед гарч байгаа кинонуудын тэр өнгө төрх зураг авалт жүжигчдийн ур чадвар гэд бүрстэ гэрлийн ордоор амар сайжирч байна. Ялангуяа одоо энэ зураглаач гэрэл тал руу бол илүү сайн. Амар тий. Айгуу гоё болж байгаа юм лээ. Бүр одоо гадны кинонуудад шууд Монголоос хангалттай тэнцдэг болсон. Одоо манай Стантын багийнхан байна шүү дээ. Орлон тоглогчдын багийнхан зүгээр зөндөө олон Холливуудын кинонуудад, дэлхийн кинонуудад тоглолцлоо шүү дээ. Асуудалгүй тэнцдэг, морь ундаг, одоо зүгээр ирлхэх те юу л бол юг хийж чаддаг. Тим хэмжээний залуучууд Монголд байж гин. Тэгээд эдгээр нь тэнцээ явж гин. Надад зүгээр яг нэг муухай санагдаад байдаг зүйл нь би одоо яг ингээл бид нар өөртөө ингээл уран бүтээл хийгээл амар том холыг зориод яваад үзэнгүүт нэг зүйлэн дээр амар гомдоод байгаа зүйл нь бол гомдоод гэдэг. Яг юм хийж байгаа, яг чадж байгаа те ийм амар мундаг хүмүүсээ үнэхээр яг монголчууд яг ингэж нийлээд ингэж дэмжиж чаддгүй юм байна гэдгийг бол би амар бүр ингээд амар ойлгоод байгаа шүү дээ. Ялангуяа одоо чинь ингээд тийм сайн хүм хийж чадаад байгаа хүмүүс байхад тэрийг доор нь ингээ муулах ч юм уу эсвэл нэг юм тэндээс нэг юм олж харах ч юм уу тий. Ийм би тэгэхэд одоо зүгээр ингээ солонгосчууд зүгээр л аялж ирж байгаа солонгосчууд шүү дээ тий. Солонгос эзэнтэй солонгос олны газраар заавал үйлчлүүлэн ч гэдэг юм уу тий. Тэнгүүд одоо өөр улсад ч гэсэн China Town, Korea Town гэдэг шиг яг хятадууд бол хятадуудынхаа бизнесийг дэмжиж чинь солонгосчуудаа гэдэг шиг монголчуудыгаа яг үнэхээр нийлж байгаад ингээд дэмжиж ингэж ийн үгүй бол амар асуудалтай юм шиг санагдсан. Зүгээр яг ингээл хүрээнийхэн хоорондоо л нэг дэмжиж байгаа болохоос яг ингээд нэг юм дотор нэг юм жоох юм яг нэг эсрэг юм хүмүүс маш их байна. Надад бол тэгж харагдсан. Одоо ингэлээ сүүл бид нар ч Италид явж байгаад нөгөө амар төвшин гавьяатай шүү дээ ард юмчигч. Амар төвшин гавьяач чи Италийн энэ бидний хот чинь Верон билүү те? Тийм баха. Верон хотод яг дөөр тоглож байхад бид нар таарж байгаа байхгүй. Тэгээ бид нарыг ирж үзээч гээд тэр хүний тик тараа 2 жилээр дуусчихсан юм байна. Тэр хүнийг үзэхийн төлөө одоо тэр жүгүүд нь үзэхийн төлөө 2 жилээр тигтэн дуусчдаг. Тэгээд бид хэд очиж үзсэн чинь амар гоё ингээ хүндэтгэлтэйгээр урилга гаргаж өгөөч ингэж үзүүлсэн байхгүй. Тэгээ тэр театрт бол тэр манай одоо тэр амар төвшин бол нэрэ тэнд бурханчлан шүтэгдэж байна. Бүр хүмүүс те монгол хүн ганцхан монгол хүн багш тэр театрт говийн гол дүрнд ганц Аз тийм гол дүр гэж байгаа байхгүй. Бүр ингээ бид нар тараад хамт хоол идсэн. Тэгэл тэгэхэд Итали хүмүүс нэр яг тэр шиг сонгодог урлагийн их оронд тэр хүнийг бүр ингээ бүр бурхан гэж хүчж байгаа байхгүй. Бүр ингээ гарын нүмсэл тикет нэр гараавсах нь хаваал. Яг од гэж ямар яг бүр од байл шүү дээ. Тэнд яг ингээ тэгээ тэр монгол хүн шүү дээ. Вау. Тэр яг нөгөө дөөр ингээ дуусангууд одоо дөрүүдийг нэг нь гаргаж ирээд ингээд ясдаг шүү дээ. Тухайн дүр хэр яаж дуулсан ямархуу байснаас нь ингээд зэрэглээ ингээд шууд алгадаг юм байна. Жоох муу аянгу шууд зэрэглээс шууд хэлж байгаа. Таалагдсангүй гэж мэддэг. Италич бүр тэгж байгаа юм чи. Тэгсэн чинь манай хүмүүс зүгээр ёо ингээд хүмүүс нийтээр босч ирээд ингээд алга ташаад ингээд тасралтгүй алга ташаа байгаа байхгүй. Тэнгүүд яг монгол хүн ингээд тэгээв зогсож байгааг харангууд зүгээр ингээд шар ус босоод нэ. Тэр 6-7 мянган хүний дунд ингээд бид дөрөв байсан те ингээд хараад
тэр хүний чинь харах чинь ёо тэр хүн бол нэрээ. Тэнгүү сая жишээ нь Вегаст те тэр Монгол охтууд ингээл хөвөөл нуграал гараад ирэхэд тэр 3 охины нугралтан дээр бас ингээл тэр заал тэр чигээр алгадаж байгаа. Монгол нугралт. Тэр мэрийн гараар ёо манай монголчууд нэг цөөхөлхний мөртлөө ямар амар авьяастай юм бэ те. Ямар потенциалтай бэ. Одоо чи амар тусгаа байдаг тэгж юм чи төрсөнд чинь баярлаа энэ гэж хэлж байгаа юм чи хүмүүс. Бүр тэр чи юу гэсэн хэлээд дэлхийн 1 номерын баритон болцсон тэр хүн чинь дэлхийд гайхагддаг болсон. Төрсөнд чинь баярлаа гэдэг бол нэрээ бүр тэгж амар шүтэж байгаа байхгүй. Тэгэхээр бол монголчууд бол цөөхөнч хэлээд үнэхээр амар юм билээ л үнэхээр авьяастай. Одоо сая тэр нөгөө явж явах нөгөө нэг гимнастикийн 2 хүүхэд тий Монгол 2 хүүхэд. Монгол 2 хүүхэд одоо нөгөө Америкт ингээ гимнастикийн тэмцээнд орж байгаа өсвөрийн тэмцээнд орж байгаа гэж байгаа. Монгол 2 хүүхэд. Мужаас агарцсан, стейтэс агарцсан. Бүх тэмцээний түүжин гинэ Монгол 2 хүүхэд. Тэгсэн чинь нөгөө багш нь юм Украин гинэ. Тэгсэн чинь тэр багш тэгсэн гинэ. Энэ 2 хүүхдийг зүгээр нэг юм гимнастикийн дугуйланд явах гэж бол надад битгий өг. Тамирчин бэлдэнэ гэвэл надад өг гэсэн гэж байгаа юм. Тэгээд тамирчин бэлтээгээ хүүхдүүд өгч. Тэгээд тэр 2 хүүхд нь ихээр бэлтгэж. Тэгсэн нөгөө багш нь нэгсэн нөгөө 2 хүүхдийг тэмцээнд оруулах гад та хоёр одоо нэг юм багтаа нэр өгөөд иргээ явуулсан чинь нөгөө 2 хүүхд явж ирсэн эргээд ирэхдээ Чингисийн хүүхдүүд гэнэ нэр өгөө. Хөөргөн өгөөд даавж л оролцоогүй дээ. Тэгс чи багш нь миний хүүхдүүд наа чи арай хүндэтсэн нэр байна. Та хоёр ингэж арай нэрээ дахиад өөрчлөөд ир гэсэн чинь юу гэсэн гэл амар хөөрн. Тэгээд тэр юм 2 юм Монгол хүүхдүүд байна гимнастик. Тэр 2 бол одоо насандаа хүрээд ингээд ороод ирэхэд бол нэрээ Монгол хүүхдүүд гимнастикийн төрөлд алхаар байхгүй. Тэгээд тэр мэрийг ингээд харсан чинь ямар хөөх юм бэ? Ямар гоё юм бэ гэж ингээд бахархаа л явах юм билээ. Podcast room-ийн хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. За тэгэхээр MFT Forex Earth and Crypto Day-г тохиолдуулан traders төгөл хэмээх төслийг санаачилж байна. Тэгэхээр за уг төслийн зорилго бол арилжаачид нэгдэн хамтдаа байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж traders төглийг бүтээхэд оршиж байгаа юм аа. MFT Forex крипто арилжааны шимтгэлээс олох орлогын 50%-ийг за төсөлд хандивлах ба арилжаач танигч бас энэхүү ногоон алхамд нэгдээсэй хэмээн хүсэж байна. Тэгвэл traders төгөлд хэрхэн нэгдэх вэ? Trading application-д байрших traders төгөл төслийг сонгон өөрийн нэртэй модыг тарих боломжтой. Мөн бидний сошиал хуудас дээр байгаа төслийг өөрийн сошиал хуудасандаа хуваалцганч мөн таны оруулж байгаа хувь нэмэр юм шүү. Гэт подкаст руу хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Би болохоор ингэсэн. Яад монголчууд үнэхээр ийм лаг юм бэ тэг гэдгийг болохоор одоо ингэ бодож байгаа байхгүй. За би алдчихиж магадгүй гэхдээ ямар ус вүлээ дэлхийн аврагт оролцдог энэ бид маш олон тамирчид байдаг нэг уус байгаа. За Серб биш хаа Латв билүү Литв ч билүү нэг тийм уус байгаа. Латв Литвийн тоглогчд чинь би зөндөөл одоо ингэ дэлхийн авраг дээр чинь ингээл хөрөл медаль зал юу тэр аваал ингээл Америктэй хүртэл ингээл ан маань үздэг үе зөндөө байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүн ам 2 сая гэж байгаа байхгүй тий. Адилхан манайхтай л байл. Тий. Тэнгүүд чинь би бодож байгаа what? Тэ юу юм чинь багийн спорт амар. Тий. Зөвхөн спортоор л ийм амар байсныхаа төлөө тэр 2 сая хүн ингээд дэлхийд нэрээ зориулж байгаа байхгүй. Том улс мэд санагдаж байгаа байхгүй тий. Тэгээд би Вьетнамд нэг хэсэг амьдарч ирсэн. Би Вьетнамтай холбогдсон дүүх их би ярьж байгаа болооч тараа. Гэхдээ би тэгсэн чинь ингээд тэднийх манайх Олимпиас тэдэн оны хүртэл Олимпиас медаль авч үзэх гэж байгаа байхгүй. Тийм. Хэдэн сая хүн амтай лээ бодож байгаа. Юу ээ тэ. Йоо ямар сони ингээ бидний үзсэн чи Олимпиас медаль авах бол зүг энгийн үзэглээд шүү дээ. Анхны 60 оны Олимпиас авахлаа баян мөнх авраг авч илөө. Хамгийн анхны юу гэж? Хойдгоо. Хамгийн анхны олимпийн медалийг за систем хүрэл медаль авч ирсэн. Би нэг сүүлд мэдээллийг харж ирсэн юм аа. Гэхдээ одоо би алдчихж байгаа хаа. Юу ч гэсэн тэгж авч ирсэн юм байна. Чөлөөт бүхийн төрлөөлөө. Тийм. Тэгээд ингээд чөлөөт бүх ш нэг жудо байсан баха. Чөлөөт бүх байсан. Чөлөөт бүхээс тий. Тэгээд ингээд явжсэн чи бидэрт бол зөв медаль авах бол энгийн зүйл байсан. За яг 2008 онд Төвшин Баяр аваргыг медаль авахд бид нар бол үнэхээр бүгдээрээ баярсан. Тэгсэн чинь Индонез 260 сая хүн амтай Индонез улс 2020 оны Олимпиаар анхны алтан медаль авсан баг. Гэв бодохоор бид нар ингээд угаасаа мангар потенциалтай хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд нь шүү дээ те. Төвшин Баяр аваргыг бол би яг те одоо эдэн оны хүн билээ ингээд бодохоор тэр зүгээр энгийн те ажиллаа яаж байгаа л хажуугаар нь барилдажсэн л хүн байж таараа. Тэр үед бол бид нар шиг ингэж
спорт мэрэгшээгүй байсан үе тий. Тэнгүүд бидний цуснд бол үнэхээр амар зүйл байгаад байгаа байхгүй Монгол хүний цуснд тий. Харин тэгээд ингээд нэг олимпиад хизээ медаль авсан хэдэн медальтай тэг хүн амтай найрцуулаа бодохоор бид нар л хажууд нь үнэхээр алуурчтай байгаа байхгүй. Бид нар үнэхээр чаддаг ард хүн байгаа байхгүй. Тэгэл ингээд харьцуулангууд бид нар бол үнэхээр хоосонгүй шүү л гэж бодогдод байгаа. Тэрэн шиг тэгэл амар амжилт гаргаж байгаа хүмүүс бас байна. Хотолгонд нэг түүх байна тий. Тэр чи сая Чикагод татсан айл. Ширэнгэр орсон айл гэж. Юу руугаа? Америк руу. Илээд очсон айл маань. Танх Чикагод байсан. Тэгсэн чи тэр хоёр нөгөө ширэнгэр орсоод анхдагч айлуудын нэг гэл юм байна л да. Тэгээд нөгөө бусад хүмүүс зөвлөгөө өгдөг болсон. Зүг ихнэр мөхтөн бүр тийм ингээ. Одоо Мексик хэл дээр цаашаа яах вүлээ бэлээ гэсэн хүмүүс тэнд зөвлөгөө авч байгаа юм. Тэгсэн чи нэг амар юм ярьс тэр одоо юуны гэлээ? Амазоныг л юу гэлээ? Нэг матартай гол үүдээ. За тэрийг л гарч гайг үдээ гэж. Дураараа. Тийш очиж амьдрах гэж ийм хүүхдүүдэд дагуулаа те монголчууд бүр ийм замаар ингээд туулаад явсан байгаад байгаа юм чи бүр бодит байгаад байгаа юм чинь. Тэгээд нэг юм бид одоо нөгөө тэнгэр ивэн гэдэг шиг те нэг тийм юм азтай юм шиг те ийм монгол хүнд нэг юм аз тохиогоод идэх юм шиг те амар сонин. Одоо чинь манай хэдэн сайн нөгөө Солонгост кино хийж байхад одоо ингээд бидрүүл ингээд амар солонгочууд бидрийг гайхаадсан байхгүй бүр яаж та нар энийг бүтээгээд байгаа юм, яаж та нар энэ зураг авалтыг аваад байгаа юм. Бид бүр амар сонь азны тохиолдолд маш их зураг авсан байхгүй. Тэгээ ямар сандаа нөгөө тоглоод манай орчуулагч манай монголчууд ингээд тэнгэр зайтай биш дээрээс тэнгэр хард юмаа гэсэн чинь нөгөө солонгочууд тэнгэрлөө хард шүү дээ. Гэхдээ нэг тийм шамаанлаг зүйл байна гэдэг. Тэгээ ер нь бол байгаа. Та нарт бол байна гэдэг байна. Та нар маань бол тэрэнд итгэдэг шүү. Тэгээ ер нь бол бид нар бол би л сая зүгээр яг солонгос кино хийж ирээд яг тэрэнд бол амар итгэсэн. Ер нь бол монгол хүнийг бас хаа газар нэг юм байт юм байна гэж бол ер нь амар бодсон шүү дээ. Сая степийн тоглолтыг үзэж байгаа л бугуувч нээсэн боллоо шүү дээ. Нөө наадынхаа түүхийг гоё богинохооч болоо яриад дондор нөгөөч. Тэ нэрэ үнэхээр энэ яг одоо хин Стефен Curry-гийн тоглолтондоо зүссэн банд юм байна. Тийм үү над чинь тий. Golden State Denver хоёр тоглож байгаа шүү дээ. Jokic тэгээд талбай дээр авсан. Тэгээ бид хэд болохоор нөгөө хамгийн дээдлийн суудал дээр 6 авах хамгийн зах. Тамирч доор цэг. Тулж очсон. Тэнгуү чин тасалбар амар үнэтэй. Тэгээ тэр хоёрын тоглолт алаан болсон тоглолт. Тэгээд дээр явц. Тэгж жагаад тэр чин одоо Монголоос царайд ирсэн Стефен Кари арай жоохон ойроос хармаар шүү дээ. Тэгээ ингээ ээжсэн чин нөгөө 4-р үе болоо сүүлийн 3 минут нэр өнөхөд Golden State 10 оноогоор баг хожоод гисэн хүмүүс гараад ирсэн байхгүй. Тэнгуут нь бидэд ярьж хагаад за хамгийн чадхаараа доошоо очиод хамгийн ойроос нэг селфи хийчихгээд буудаг хог. Буугаал ороод тэгэл ягсэн за тоглолт дууслаа, тамирчид орлоо. Тамирчид чи орж явах яг нөгөө үүдэн дээр нэг л хүмүүс өмсгөлөө барьсан. Дээрээс нь ингээл юм барьсан. Гар хэсгээ зурлаа. Баатар матар алчуураа шидэл тэгэл тэнд хүмүүс ингээл хүсний алчуурн дээр ингээл алцаал хүмүүстэй. Тэгээ яг Стефен Карид ингээл ганцаар ярилцлага зогсооцсохгүй. Тэгэл за наашаа буцаад алхахт нь хамгийн ойр селфи ингээл маа чи уцаа барьцсан ингэсэн ингээл бэлдээлээ наашаа явах болгонд зураг дараа л явж ирсэн яг Кари орж иргэн даваан дээр хүмүүс ч ингээл орилоод байгаа юм чи Кари тэгсэн чинь яг гүүжсэн аа цогсос хийгээл яг гарнаас яг үнийг ингээл тайлд тэнгуут мэн зүгээр яг зураг дарахаа болол уцаа германд ингээл яг авахд бэлтгэсэн за шидэгт нь ингээл авандаа гэл тэгсэн чинь яг миний зогсож исэн чигрүү ингээл шидтээ яг тэр хооронд юм слоудууд ч яг юм кино шиг бүр ингээд тэгэл ингээл атгал авах шиг болсон. За би авчгүй аваагүй өмнө худлаа ивэл ингээл гартаа харч миний гартаа хийж байгаа юм. Алиа да мань харъя да. Яа. Бааж яах махаар энийг хараад тест нэр ухаалтах гэдэг. Бааж яахт баг зармаар юм биш. Энийг бол бааж яах одоо баг ингээд жаазлаад бар гэртээ тэмээр идэв шүү дээ. Тэ чи өөрөө одоо өөрөө энэ цагаас хойш бүх насаараа степийг шүтэж явна гэж одоо. In Jesus name I play. Тэгэл 19,000 дундаас монгол хүн Стефен Каригийн Стефен банд гарын боговчиг авч чадлаа ш тэгэл Стефен Curry-гийн зүүжсэн банд юм биз дээ. За энийг гэдэг бити зүгээр яагаад л тайчив тааж. Би чиний подкастт орно гэж зориулж зүүж авчихлаа. Ингийн үед бити зүгээрээ нэг шовтруулсан байх үү те. Өстөр загтаад гэдэг шүү дээ. За тэгэл нэг уугаал тэгэл сэрсэн чинь дөрөв хэсэг байх вэ гэдэг. Тэгэл яг нөгөө яг тэр цаг мөчид бас ингээл
Одоо MB-г үзэхийсэн гэж мөрөөдөж очиод анх удаа үзэхдээ тийм авсан уучлал зүгээр ингээл. Манайд нийлээл тий. Зүгээр тэрүүгээр чи баг нөгөө чест центрийн гадаа бараг тэмдэглээд байгаа юм шүү. Тэгэл яг ингээ бодонгууд нэг Монгол хүндтэй нэг юм байна гэдэг дээр ялангуяа хүн өөртөө итгэж чадвал бүр байгаад байгаа юм шиг. Тий. Байдаг гэдэг дээр итгэж чадвал бүр байгаад юм санагдаад байгаа шүү. Аа. Зөө. За хэдүүлж бүр Америкаас гарахгүй яваад шүү тий. Харин тийм тойрж байгаа орчих гэсэн. Яаж хийж байгаад ингээ тойроод ингээ Америк руу орчод авах юм. За хэдүүлээ гоё Монгол аяллаа тухай ярих гэж бодож байна л да. За хэдүүлээ одоо 100 болноо. Ер нь Монголын 100 дуртай юу? Гоё шүү дээ. Дуртай шүү дээ. Монголын 100 хайртай байх одоо хамгийн том шалтгаан юу вэ? Үнэхээр одоо яг Монгол улсын одоо яг байгаль те яг тэнд ингээд яг үнэхээр байгалыг яг тэнд ингээд мэдэр одоо зүгээр яг ингээд бусад газар байгальтай гэж ингээд яригадаад байдаг шүү дээ. А тэгтээ яг үнэхээр яг өөрийнхөө эх орондоо тэгээд яг тэр байгальд яг ингээд яг ийм эрхчлөөтэй дураараа яг байна гэдэг чинь бүр хамгийн гоё нэг байгаа байхгүй. Надад бол бүр ингээд тэр үзэсгэлэнтэй байгалууд тэр газруудаа тэгээд дээрээс нь ингээд өөрийнхөө хамгийн хайртай найз нөхөд гэр бүлээрээ ингээд гоё явна гэдэг бол бүр ингээд хамгийн гоё дурсамжууд дандаа үлдсэн байгаа байхгүй. Найзуудаараа явсан аялал, гэр бүлээрээ явсан аялал, тэр дунд нөгөө шавард суусан, тэр дунд ингээд бороонд цохиулсан тэр бүх дурсамжууд ч өөрт ингээд хамгийн гоё үлдсэн байгаа байхгүй. Надад бол тэрүүгээр л илүү гоё. Экстрим байдлууд энэ төр тий. Одоо ингээд ер нь одоо гадаадын одоо ингээд ингэдэж шүү дээ. Энэ үзэсгэлэнт одоо тийм байгальтай газрууд чинь заавал нэг туурн хөгжөө тэрийг дагаад та эндээс энэ хүртэл энийг дагаж яваад эндээс энэ хүртэл ингээд бүх юм бэлдээд өгсөн. Бүх юм бэлдсэн байдаг шүү дээ. Тэгэхэд чинь бид нар чи одоо бүр яг бүр экстримийг өөрөөрөө туулж өөрсдөө органик мөрч тий. Яг ийм амар амгалан байдалд очиж тэгж мэгэж одоо туулж байгаа тий. Тийм шүү дээ. Би одоо жишээлбэл сүүлд нөгөө завхан явсан байхгүй бид нар найзуудаараа. Тэгээ завхан явсан чи бас тэр чанга шүү те. Монголчууд л тэрийг ер нь олж очино. Ингээ тал хээр те. За хар зам руугаа саллаа бол яаж явж байгаа хороогоод яваалаа гэдэг шиг. Ингээл яваал ингээ явсараад очичдаг те бид нар. Тэг ингээ очсныхаа дараа өөртөө ингээ гайхаад за ингээд энэ олон салаа замын одоо ингээл одоо юу гэдэг баг ингээд 6 дахь метр хүүгээ дагаал явж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгэл ах нар бол зам мамд нэг зааж өгнө шүү дээ. За нэг баруун гараа дагаал яваад байл гэдэг шүү дээ ер нь бол. Тэгжээтлийг толгоо гарна гэдэг тий. Тэгэд чин тэрийг олцсон байна гэдэг чинь. Тэгээд тэр чин бас тийм баг километр явахгүй шүү дээ. Өөргөн шорон зам мамаар тэр чин 200 300 км давх гэж хагаад очичин тий. За тэрийг Монголоос өөр хүн бол Монгол хүн биш л бол тэрийг олохгүй дээ. Хадаа дараа нэг ийм тохиолдсон. Одоо сэлэнгийн юу лээ зэлтэр лөө түшиг лөө аим гой байгальтай яг ингээд бүх юм байж идэг. За анчид их явдаг. Тэгээ тийшээ бид чинь одоо энэ нөгөө юуны амьдрал бол аялал авраахын нэг реклам байдаг шүү дээ. Тэрийг авах гээд одоо сөнгө амраах би тэгээ жагаах бидэд ингээд бөөндөө ингээд яваад тэнд нь ингээд нэг 2 3 хонжсэн. Тэгээд тэр нэг энэ анчдын отог гэж байна. Тэр отгийг мандаг нэг хүн нэр нь хэм бэлээд одоо амраах энэ тэр аягүй сайн мэддэг хүн байна. Тэр хүн ерөөсөө тийг л мандаг хүн байгаа байхгүй. Яг тэгээд анжид очингуудаа за сүүлүүд баавга хаашаа явсан байгаад баавга хаашаа тийшээ ингэж явсан. Ийшээ бол гахаа явсан багс гэд. Ерөөхдөө мэдчихэдэг. Тэгэхээр чи тэр хүн над дээр хурж ирэнгүүтээ утсаа шууд барьцсан үрзрэгт. Шүлэг уншаад өг гэлдэг тоххой. Гэдгсэн чи амрах уншаад өгчгөө гэл тэглээ. Тэгэл би за гэл. Чигчин чинээ байхад чинийх гээд чихэн даагүй шүлэг уншлаа. За тэгэл тэгсэн чи тэр хүн ингэдэг юм байна. Уулаар одоо ингээ 1 сар 2 сараар ганцаараа явдаг. Мөө. Тэгтээ нөгөөд ч сонсдог. Тэгсэн чи амраах хэвээр бараг 20 30 шүлэг уншаад өгсөн тэр хүнд. Амраахын түмэн шүлэг байна. Тэгэл дунд нь би бас миний шүлэг мөлөг ороод ирж байгаа юм чи. Тэгэл тэрийг ингээ сонсоод ганцаараа ингээд өөртөө ярьж мартдаг. Тэр хүний нутгийнхан тэгж байгаа юм чи. Тэгээд голын ирэг дээр ингээд бүр ингээд олсаас дурандж ирсэн чи голын ирэг дээр ганцаархан ингээ очиггуудаа бүх хувцаа тайлаад нөгөө хүүхэлдэн дээр гардаг чи 6 хошуу болж ингээд хөвтөөд тий. Тэгснэг гинтхэн бүжгэлж ирж ганцаараа. Яг тэгэж одоо байгалаар органик амьдардаг тийм хүнтэй. Таарлаа. Тэр хөл чөлөг үйсч үгээд. Тэгээ явсан чинь ийм юу ангийн ийм юу өгсөн. 74 өндөр гэдэг лөө тийм. Зэрлэг гахаа тийм юу өгсөн. Наа чи анчин хүний одоо ийм гоё дээч шүү гэд өгчээсэн. Тийм юмтай таарчлаа. Яа наад хүнд чинь баг нэг бодол ятаархчлаа. Юу яг өөрөөр амьддаг. Гоё яг байгалаараа тий.
Тэгээ юм санаа зовхгүй байна шүү дээ. Яг санаа зовхон байдаг л ах. Гэтэ бидрийг бодвол тэр юм чист хамаагүй. Ёстой нэг сүнсэн тайван байгаа ах тий. Одоо намраа ах төмөр батар гон тэр чинь яг бүр анд бүр айгүй хорхоотой. Японоос бууж ирчээд одоо энэ Чингис хаан дээр буучингуудаа харихгүйгээр уус руу нисчих штэ. Ваа тийч харилтаа. Тэгэхээр ангийн төлөө тэгж явж явдаг. Тэр юмсан штэ. Оюун санааны төвлөрлийг сайжруулж бие биедрийн чирэг байдлыг дэмждэг. Та өдөрт нэгийг уусан байхад таныг тэр өдрийн туршид сэргэг байхад туслах болно. Намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus брэнд. Ангиснес анч бас тийм тэр анд яваад одоо тэр амтаалаад байна шүү дээ. За яг хоо. За яг тэр алж идэх талаас нь яриха бодий. Зүгээр яг үнэхээр хоббирлоо гэж бодоход тэр чи бас харагдах хүндээ харагддаг амтд байд юм байлээ шүү. Мань нэг хүн даагаж яваад чон алдаг. Юу гэсэн тэр чон алах, юм чон буудах. Бүр чоны мөрч хараагүй шүү дээ. Зүгээр цасны зүгээр 3-4 хоног гівтж байгаа л ирс. Тэр чи ерөөсөө тэр амар даарж байсан аа. Гэхдээ тэгэл угаас сүжиг болчдөг. Тэгэхээр хүнчээ тэгэл очиад ёстой нэг тэгэл ёстой жинхэнэ байгальтайгаа л байдаг юм билээ. Бас нэг бодлын заавал тэр нэг юм ангаа бариад ирнэ гэхээсээ илүүтэйгээр тэр чинь явах болгондоо олцтой ирнэ гэхээс илүү бас тэр нэг юм сэтгэлийн юм амар амгалан байгаад байгаа шиг байна. Тэнд. Тэрээс бас нэг юм чаленж яваад байгаа шиг. Бас чаленж тийм. Тэгээд эн чинь нэг юм хамгийн гол нэг юм ангаас хоосон ирлээ гэдэг нэг хүмүүс чинь юу хадаггүй штэ. Ганцг хоосон ирлээ мэрлээ гэж хямрахгүй те. Сайхан явчаад ирлээ л гэдэг штэ те. Тэр бас цаагаараа өгүүлэмжтэй юм байлээ штэ. Яг тэрийг явж үзчихийж л ойлгох юм билээ. Тэгээд яг өвөл яваад тэгвэл тэд нар ч мөр ингээ улаарчдаг. Тэгээ нэг олон юм бодохгүйгээр те. За яг л тэрийг ингээл тэгэл тэрийг чи олохын тулд шүн унтахгүй. Йоо. Тэг шүн унтдаггүй юм биш үү те. Миний авсан хүмүүс тийм утга учиртай байсан юм уу? Ер нь бол ингээл өдөржингүү л харж ижил ядаж юу ачихгүй маа гэхэд олоод харчи. Ядаж эсвэл төвчээрийн асуудал байна. Стоо төвчээрийн асуудал юм. Загасчд байна. Би бүр загасчдыг хараад та. Яагаад ч миний спорт бол биш байгаа байхгүй. Хитэн цаг яаж суугаад байгаа юм бэ? Ямар учиртай юм бэ тэр нь тэгээд. Тэгээ буцаага тавих юм аа тий. Ямар учиртай юм бэ? Тэгэл өөрсөнд супер кайфтай л. Донтдог гэдэг шүү дээ. Яг бариад өөрөө ингээд ангууд бүр амар донтдог. Хоёр нэрээ заасан гэж үзээгүй юу? Нөөгүй. Нэг ангийнхаа хөлтөд дагаж явсан юм аа. Тэгээд тэгсэн чинь бүр юу гэж төвчээр вэ? Тэгээд би ч бараг ууж байгаа л ирсэн үү те. Мань бол нэг 4-5 удаа явсан. Тэгээд би ч тэгээ өөрөө бас ганц хоёр загас магас барьсан. Тэгээд яг юунаас кайферд юм бэ гэдгийг нь ойлгосон. Тэгээ өөрөө би ч мөр уурга мургаад юм загсны хэрэгэл мэрэг бүр худалдаж авч байгаа. Тэгээд загсны өдөр төглөө товлж муулаад ингээ хид явж үтсэн. Цаашдаа ер нь бүр ингээ загсанд орохоор юм байна тий. Тэгээд яг мань зүгээр айцсан. Эсвэл санаа дагсан уу яасан тэггүй нэг юм лос мос ирлэг шүү дээ хүмүүс ч тэгэхээр нь тэгэл ингээл нэг хүнд ч үхсэл болж битгүй юм тохиолдолд тэнгууд нөө нэг загсаргаа чих гэж байгаа юм шиг санагдаад за энэ нөгөө нэг загснаас болж байгаа шиг байна ч гэдэг юм уу. Зүгээр тийм бодол тээцэн байж магадгүй. Яс мэдгүй und яраа алдахгүй гэд явсан бол зүгээр байсан ч юм билүү гэж бодсон. Тэгээ яг зүгээр л мань бол болцсон гэх юм уу зүгээр. Тэрнээс яг тэр нэг юм одоо энэ загсчид тийм шиг байна. Загсчид үзээд бол одоо намайг бүр ингэ шоолж байгаа бах. Гэтэ яг хуу би өөрийнхөө л мэдэрсэн зүйлийг ярихад яг тэр нэг юм загсны юм дэгийг нэг өмхөд тэг нэг 2-3 цаг сон штэ. Тэгээ ингээд ямар ч мэдээ байхгүй ингээ байж ангууд гинт тэр чи хөдлөх мөч. Юу гэж чаж. Тэгээ тэрийг алтчих штэ тий. Алтчихна. Ингэт юм бэ те. Яг энэ юм бэ. Дахиад ингэ явуулна шүү дээ. Тэгээ тэр бүр өдөр чинь ингэ тоглоно, нааш нь зааш нь болгоно. Тэгээ ингээд яаж чи дээгээрээ тоглож байгаагаас шалтгаалж нөөнх магадл чинь нүснэ гэ те. Тэгээ олон өмхүүлээд ирнэ. Тэнгүүтлээ бид нар чинь яас нэг ийм хин дэм барьж төсрээд нэг ийм барьж байгаа байхгүй юу. Тэгэл тэрийг чи ингээл яг татаад гаргаад ирж байгаа байхгүй. Оо вау те энэ бол кайф, энэ кайф юм байна. Алаад идэхтэй ерөөсөө биш юм билээ. Кайф нь тэндээ байд юм. Тэндээ байд юм байлээ л дээ. Тэнгүүд яг хаа загсчдыг бол буруутгах юм байхгүй. Үнэхээр загсаа тавьчихж байгаа бол тэр чинь сайхан кайфэрч чинь яаж чинь ийж чинь. Буруутгах шүү дээ. Би бол тэгжэл. Миний хувьд хүндлэл байгаа байхгүй. Ваа би бол миний суухгүй төвчээр байна те. Тийм. Тэнгүүд тэр нэг юм азны асуудал бас байгаад байгаа.
Тэгээ одоо дараагийн шатных нь одоо тул мол бариад байгаа том загс бариад байгаа хүмүүс шүү дээ. Тэр чинь нарийнхаа ийм сатуркаар асар том амтан байг гаргаж ирж байгаа байхгүй. Тэр чинь хамаагүй чанга татах юм бол тасар чинь. Тэр юусэн юм ур чадварын асуудал. Ийм байлдаа яваад байгаа байхгүй ерөөс. Тэр загас амьд гарах гээд байгаа. Энд гаргаж ирэх гээд байгаа. Бид нар энд гаргаж ирэх гээд байгаа. Тэр загас бол ерөөсөө л амьд гарахын төлөө тэмцлийг л бид нар тэр нарийнхаа утсаар ядраана гэдэг байгаа шүү дээ. Хамаагүй татчихвал тасарчих учраас багуугаар ингээ ядраага татаа сул тай. Тэгээ тэр загас чинь ингээд ямар ч хүчгүй болоод ирэх үед ингээд сатурка дагаад гарч ирэх те. Тэр хүртэл л ингээл уралдуулдаг юм байл л те. Би зүгээр загас чинь үнийг сонссон. Тэгэхээр өөрөө бас юм амар сонирхолтой тэр чигтэл юм тулаан яваад байгаа байхгүй. Бас гоё юм байна. Би өөртөө анх удаа сонсч. Би ч бол одоо яг нөгөө нэг лус авдаг гэдэг шиг бүр анханасаа бүр юм лус авдгаас барыг хоолтой юу дэмий гэж боддог юм чинь. Яг одоо анх бас яг нөгөө яг кафен юундаа байд юм бол гэж айгүйх боддог байхгүй. Тэгвэл яг одоо ингээд сонссон чи бас хорхоо хөрцнөөж нэг үцхийс. Жанчив биш те. Жанчив бид чинь бас заасан дэв. Зад чинь бас өөрхөн. Тийм уралддаг шүү дээ. Тэгээд чонжанаа юу? Тэгээд бид нар чинь дундаа нэг багштай явж байгаа. Амар юм олон жил хичээл. Ерөнхийдөө коучтэйгээ явж байгаа. Биднэрт бүх юм зааж өгөө амар хэрэгэлтэй. Оо бид нар ч гайх болоо. Бид нар пүү ба. Тэгэхэд ингэ тэр азны асуудал. Тэгвэл бид нар ингэ бариад би чинь бүр 2-3-ыг бариа гаргаад ирсэн. Манай нөхөр яасан нэгч бариаг баг. Тэгэхээр их сонирм байгаа зү. Хүний яндан яасан. Тэр бас нэг тийм л байд юм бэл. Тэгээ авч ер нь бас яг гоё юм шиг байгаа. Мань бол яг нэг тийм амар чин сэтгэл маань бол анги хүсгүй л байна. Угаас тэгэл яг хүн хүний нөгөө сонирхол, хүн хүний авах кайф, хүн хүний тэр юмнууд байгаад байна л тэ. Үнэхээр дуртай хүмүүс нь байна, үнэхээр сонирхтгүй хүмүүс нь байна. Тэгэд хамгийн гол зүгээр нэг тэр хүн дуртай бол дуртай, энэ хүн дургүй бол дургүй. Тэнгүүч нөгөө нэг хүний сонирхлыг нөгөө хүмүүс нь ингээд шүмжлээд идэх штеп. Тэр л зүгээр нэг илүүц юм санагдаад байгаа байхгүй. Эсвэл дуртай бол дуртай, сонирхож тэгэл болоо штеп тий. Тэгэл тэндээс гоё хүн болго өөрөө өөртөө зүйлээс кафел авч үзэх гоё юм шүү дээ тий. Яг зөв. Одоо яг хамгийн чухал юм чи одоо тэр байгаа хгүй. Одоо ингээд одоо урлаг дээр ч гэсэн яг адилхан. Дөөр үзэх дуртай хүн дөөр аль үзээд гоё байхгүй тэр чи тэрийгэ үзээ болоо. Хипхоп сонсдог хүн хипхопоо сонсоод комеди үзэх дуртай хүн комеди үзээд ингээд өөрийнхөө шимтэн үздэг юмыг үзээд түүнээсээ кайф авах. Бусдын юмыг муулахгүй байх гэдэг чинь одоо яг энэ одоо бидний цагийн одоо энэ цагийн одоо амьдралын одоо гол зарчим байвал болчих гээд байгаа асуудал санагдаад байгаа юм л та одоо. Тэ. За манай хоёрын хувьд сүүлд Америк явсан гэдэг байгаа ямар ажлаар явсан бэ? Би тэр чинь тэгэл ерөнхийдөө аялах маягтай. Тэгээд яг нөгөө Америкт суугаа монголчуудаа өөрсдөө сая хийсэн кино уран бүтээлээ үзүүлэл. Тэг ингээ сайхан аялал. Тэгээ яг нөгөө нэг талдаа нөгөө тэр хотуудад очиод монголчуудаа уулзаа яваар дараагийн уран бүтээлийн санаа гарч ирээд байдаг байхгүй. Айгу гой түүхүүд сонсоод тэр хүмүүсийн бодит амьдралыг сонсоод тэндээс айгу гой юм аваад одоо зөвхөн кино хийхэд хүмүүсийн сонсон амьдралаас аваад хийхээр амар гой бодиттой үтсэн хүмүүс ч гэсэн амар гой болдог байхгүй. Тэгхгүйгээр хэд их фантазлахаар утгаа алдчихдаг тий. Одоо Манусийн хийсэн энэ давс 3 ч гэсэн Солонгост байгаа монголчуудын талаар тэдний амьдралыг сонсож байгаа тэр дундаас ингэж яагаад өөртөө Манус нь өөртөө ч гэсэн Солонгост явж үзсэн хар бор ажил хийж үзсэн тий. Бас нэг залуу байхтай ингээл өөртөө залуу байхтай гэсэн. Одоо маа тагтаа жижиг ойрч яг одоо 3 сараар ажиллаж исэн хүмүүсийн нэг байхгүй. Яг 90 яг барилга дээр яг барилга нураагаал, барилгын барайл, барилга доторх айлын нүүлгээл те бүх юм хийж. Тийм учраас энэ уран бүтээлийг хийхээр амар гоё юм уу? Өөр тийм амттай дээрээсний бодит болж байгаа. Яг л тэр утгаараа сая Америкээр яг явж үзээгүй газараа явжсэн тий. Явж үзээ газараа явж үзлээ. Сайхан монголчуудынхаа гоё түүхүүдийг сонслоо, амьдралын ингээд хуваалцлаа. Маш олон гоё сайхан хүмүүстэй танилцлаа. Тэгэл эндээсээ дахиад ер нь бол дараагийн уран бүтээлийн санаа, дараагийн өөрсдөө ингээд цэнэглэл ороод ирж байгаа. Одоо нэгсэндээ манай хоёр бол одоо маш их ярьсан зүйлүүд нь бол тайзны амар гоё юм хийсэн. Бүр ингээд тий одоо миний гүшин бол одоо сүулт хизээ тайзны юм үзнээ санахгүй нэ гэж шүү дээ. Яг тэрэн шиг нь тийм хүмүүс зөндөө байгаа. Угаасаа л олон байгаа. Тэгэхэд тэр хүмүүсийг үзүүлэх те тэр сэдлийн төрүүлэх үз нэг тийм юм хийхинсэн гэж бүр юм урам зоригтой тийм гоё идея санаатай тийм хүсэлтэй л ер нь болж ирж байгаа юм. Тэгэл тиймэрхүү байдлаараа л манай хоёр нэр нь яваад ирлээ. Тийм. Подкаст рүүмийн хамтрагчаар Oxbar бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Чанар амтыг нэг доороос мэдрэнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Та CEO болон өөрт хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой.
Миний тэр сонссон одоо тэр Солонгосын кино театрууд гэдэг чинь бол босго өндөртэй байгаа. Тэрүүгээр одоо Холливуудын том кинонууд гараад Солонгос ч өөрөө кино урлаг нь яаж амар хөгжиж байгаа улс үлээ тий. Дэлхийн техник байлдан дагуулж яхад танаа кино театруудаар гадаад кино болж гарна гэж байгаа байхгүй юу. Тэгээ би бол одоо яг жинкнээсээ гайх чинь. Тэг яаж тий? Яаж? Та нэгдүгürt яаж гэдэг асуулт байна. Хоёр танаа кино тэнд одоо яг ингэ үзэгч дүүрэн өрсөлдөж чадах уу гэдэг асуулт байна. Одоо шударгаар асууж тий. Гуравт гэвэл шударгаарч явахдаа би гайхаж байгаа юм асууч тий. Гуравт гэх юм бол танаа киног солонгосчууд нь бас үзэх үү гэдэг нэг юм гурван асуулт надад бол толгойд орж ирж байна. Тийм. Энэ гурван асуултанд миний найзууд хариулаад өгчдөг. Ер нь бол яг үнэхээр мэдмээр байгаа асуулт юм шүү. Эхний зүйл бол яаж гэдэг бол одоо яаж гэдэг бол энд бол маш их хүний аз одоо бидний одоо хувь тавилан одоо бидний одоо өнөөдрийн бид нар чинь зурагтаар үзэж явсан хүмүүстэйгээ тоглолоо шүү дээ тий. Одоо бидний амьдралын эдрэг дээр үзэжсэн одоо all-in дээр үзэжсэн тэр хүмүүстэйгээ зэрэгс тоглолоо. Солонгосын топ 10 эсрэг дөрвөн жүжигчтэй зэрэгс тоглолоо шүү дээ чинь тий. Энд чинь бидний одоо азны асуудал тэрний юу гэхээр Horizon Works гэж компани нодлон одоо 3 сарын алтад Монгол кино хийсэн байхгүй. Хойд Солонгосын Монголыг хойд Солонгос болгож аваад хойд Солонгосын ард иргэдийн дунд амьд төвчмийн хамтлаг байгуулж байгаа тухай тийм кино хийсэн. Бурхны найралт туцдаг гэж кино. Тэгээ тэрийг Монголыг яг энэ объектуудын Арслан Солонгос болгож авахт нь одоо манай жүжигч Манлах энэ тэр аягүй сайн тусалсан байхгүй. Тэгээд дараагаар нь та нар Солонгос зэрэг кино хийх юм бол бид нар нээлттэй шүү гэхэд тэр одоо юун дээр аман дээр нь одоо бидний завшааныг ашиглаж одоо бидний хэрмэл crew одоо манай үеийн хэд Америкийн найруулагч. Тэгээд Манлахтай очиж уулзж анх одоо Манлах бид гур очиж гэрээгээ хийсэн. Тэгээд энэ жүжигчдийг анх бид нар чинь ер нь яг дэлгэж ярихад бол анх бид нар нөгөө хэнийг авъя гэж бодчихсон тийм. Хин билээ тэр ах чинь. Хүргэл тэрлэгээр Монголд ирдэг нөгөө ах байдаг шүү дээ. Хангтэг авъя гэж бодсон байхгүй юу? Энийг одоо үнийн дийлэх нь гэсэн чинь хангтай бол яг зүгээр яг нөгөө талынх нь хэлж байгаагаар болохоор жоохон танхай жоохон юм юу гэдгийг ийм их цантай өөрөөхөө ийм жоохон тим жүжигчин шүү. Тэгэхээр та хэдийн хувьд болохоор ингээд богино хугацаанд гэж авч байгаа болохоор жоохон тохиромжгүй болов. Тэгэхээр өөр жүжигчин байна уу гэсэн чинь хажууд Ёнжи мөн гоо байсан байхгүй яг пост тэр болохгүй л ахaltaа гэхдээ энэ хүн болохгүй энэ болно шүү дээ чадна шүү дээ гэсэн. Тийм. Тэгээд окей кам тэгвэл аав л да гээл. Тэгээд ахаад өөр хин эрэхтэй нэхлээр сандуу богино зургийг харуулж юу чадна шүү дээ бид нар айгу ингээ бид нар одоо нөгөө эндээ ингээд жижигээр би тоглолч гэдэг шиг л одоо тэгж бид нар чинь орсон байхгүй. Тэгээд тэндээс тийм азтайгаар тэгээд бид нар энд нөгөө мөнгө аваад ингээд очоод юу ч мэдэхгүй одоо Солонгос кино хийнэ гэдэг ингээд кармалаад очсон. Тэгэхэд тэнд чинь бид нар 38 хоног 37 хоног зураг авсан. Тэгээд бидний одоо амьдрах одоо тэр байр тэр guest house тэгээд бидний 6 машин 2 иж бүрэн айри тэгээд тэдний талын зургийн багийнхан манай талын 25 хүн одоо энэ бүхэн бол бас ерөнхийдөө нэгд бол аз тохиосон. Тэгээд тэдний продакшнтай хамтарч ажилласан. Тэдний продакшнтай хамтарч ажилласнараа Солонгосын театрт гарах хамгийн том анхны одоо хөшүүрэг болсон. Horizon Works Монголын хэрмэл crew-гийн хамтын бүтээл гэж явж байгаа юм. Тэгэхээр тэр компани Horizon Works-ийн хөдөлгөөр хийжсэн бүх кино Netflix-д орж ирсэн. 6-7хон кино хийсэн байдаг. Тэр нь бүгд Netflix-ээр орж ирсэн. Тим одоо production. Тэгээд тэднийхтэй бид нар тэгж хамтарч ажилласан болохоор тим аз бидэнд тохиолсон. Тэгээ одоо тэрийг манай киноч одоо тэнд очиод эхлээд CGV-гийн юугаар нь орсон байхгүй. Хянан тохиох гэдэг шиг тим юмар нь ороод тэгээ тэнцээд гарахаар болсон. Окей, тим бидэрт уулгаад сая битээр сүүлд Америкаар явахдаа буцаад тэдний офсоор зочлоход окей, ахаад лотте болон мега боксоор бас ингээ бүх театруудаар нэгэн зэрэг гарахаар боллоо. Солонгосын одоо хамгийн том 3 сүлжээ кино театр байдаг тий. Одоо ер нь энийг бол бид зарлааг байгаа юм. Одоо энд л яг анх хэлж байгаа. Хамгийн гоё нь мега бокс, Lotte Cinema тэгээд CGV гэдэг 3 том сүлжээ кино. Одоо манай Lotte Cinema ч одоо дэлхийд алдартай шүү дээ. CG Entertainment-ийн CGV гэдэг чинь CG Entertainment-ийн CG яагаад шүү дээ. Йоо. За. Тэгэхээр нэгэсэндээ бараг тэр чинь хэдэн мянган кино театр юм байдаг. Тэрэн дээр Монгол киноны постэр байна. Ингээд байна. Тэгээ ер нь бол манай саяны хувьд бол хамгийн азтай нь Солонгост маш том юм байр суурьтай продакшнтай танилцж чадсан. Тэдний юм шугамар явж байгаа. Тэр бол үнэхээр аз тохиосон. Тэгээд энэ зүйлийг одоо ингээд анх удаа бараг зарлж чинь. Тэгээ энийг бол бид нар бол одоо нэгсэндээ ингээл залбираал хүлээгээл одоо хизээ гарах уу яах вэ? Одоо тэндээс бид нар одоо нэг ашиг олох одоо юу гэдгийг амжилттай байх уугүй юу гэдгийг бол мэдэхгүй. Угаасаа ингээд
хинч гаргаж үзээгүй бид нар одоо хинч үзээгүй. Гэхдээ эндээс бид нар одоо ямар ч байсан үзээгүй юм үзэх чинь тэрний юу вэ гэхээр цаанаас хойр ирж байгаа байхгүй. Одоо манай кино 6 сарын тэдэнд гарна гэхэд та нарт тэдэнд ирсэн байгаад тэдний өдөр KBS-ийн ярилцлаганд орно. Тэдний өдөр YouTube-үүдтэй ингэн тэдний ямар ч юм аниусын амьдарч үзээгүй хуваар л бидэрт ирж байна. Одоо тэр маань яг үнэхээр биелэлээ олох юм бол ямар ч л байсан тэдний өдөр тэхин байна, ийм оддоо уулзна, энтэй нь уулзна, эднэртэй ингэн гэдэг баахан хуваар ирж байна. Тэгээ тэрийг одоо ингээ хүлээхэл үлдчихэж байгаа байхгүй юу нь бол. Йоо, nice. Одоо тэгээ бол хинж мэдэхгүй байгаа. Нэг одоо нөгөө чиний хоёр дахь асуулт шүү дээ. Хүн үзэх үү гэдэг те. Энэ манисхийн хувьд маш том асуулт байгаа юм. Тэгээд яг зүгээр бид эдийн нэг юм бодож байгаа зүйл нь бол Солонгост одоо ингээд нийт одоо бараг 60 мянган монголчууд байна гэж байгаа байхгүй. За тэндээс болин 30 мянган монголчууд нь те өөрийнхөө хамгийн сайн одоо таньдаг найз нөхөд те нэг солонгос хүнээ дагуулаад те хоёр солонгос хүн ч юм уу те хамт ирээл зүгээр өөрийнхөө хамгийн ойрхон байгаа кино театрт зүгээр монгол киногоо үзчихэд монгол киног хүмүүс үздэм байж тэ гэдгийг солонгосчууд харчих юм бол энэ өөрөө амар том боломж болох гэдэг. Үүд нэгтгэн. Тийм. Тэгэхээр манай дээр нөгөө хоризон боршин захирал гэж байгаа байхгүй. Та хэдийн кино солонгост яаж гарахаас хамаарат дараагийн монгол кинонд чинь маш том дэм тус нэгэсэндээ ийм хаалга нэгнэ. Та нар ингээд амжилттай эхлүүлчих юм бол дараагийн монгол кинонууд чинь ингээд боломж нэгнэ гэж шууд шудраг бөгөөд шууд хэлж байгаа байхгүй. Тэгэл үнэхээр тийм учраас бид нар одоо ингээд залбирлаа. За ямар ч ч монголчууд маань одоо маш үзхийг хүсэж ингээд асууж хүлээж байгаа. Тэгвэл өөрөөсөө гадна хамгийн ойрхон байгаа найз нөхөд ингээд солонгос хүмүүсээ аваад хамт үзчихэд л тэр үл биднэрт ингээд амар том амжилт баг. Солонгосчууд үзэж болох уу болно. Ягаад гэвэл эн чинь солонгос сабтайтлтай гарна. Дээрээс нь солонгос жүжигчдэн тоглолцсон байгаа. Тэгээд нэгэсэндээ солонгост гарах монтаж маань шал өөр. Монголд гарч байгаагаас өөр. Тийм. Солонгос вершн гэж одоо гэдэг шиг гарч байгаа. Тийм. Ягаад гэвэл трейлер хүртэл өөр. Солонгосын трейлер нь шал өөр. Солонгос компаниуд өөрсдөө хийж байгаа. Мань эдэн бол зүгээр бүх материалаа явуулсан. Тэгээд тэд нар өөрсдөө солонгосчуудаа тааруулсан монтаж хийж байгаа. Дуу дүрс бүх юм дахиад трейлерийн хүртэл өөрөөр, постэр нь хүртэл өөрөөр хийж байгаа. Бидний түүхийг хүртэл те ямар түүхтэй байна. Тэгтээ яг уран сайхны кино нь л адилхан. Тэ адилхан. Тэгтээ монтаж нь арай өөр. Монтаж нь арай өөр. Тийм. Хийц нь өөр, дууралт нь өөр, дуу нь бас өөрөөр хийж байгаа. Тийм, ер нь өөрөөр. Оо shit, тийм үү? Тэгэхээр үзчих болов гэсэн найдлага байна. Тэгээд нэгэсэндээ одоо нөгөө хилээд байгаа нь монголчуудыгаа дэмжих ерөөсөө нэг тийм алхам л те. Зүгээр л солонгост гарч байгаа киног нэг үзэл нэг ингээл Гэтэ нэг бол ийм бодлоо. Чадахгүй бол тэр л үсттэй. Тэгээд хүн үзээгүй бол тэр л үсттэй. Гэтэл ямар ч гэсэн дүрж үзлээ шүү гэдэг л одоо ийм бодолтой байгаа байхгүй тий. Nice. Миний бодож ирснээс бүр ийм шал өөр юм байна. Миний бодол бүр ингээ 180 градус эргэжлээ. Би юу авах гэж бодож байна. Угаасаа нэг хүмүүс онилж байгаа байна. Угаасаа монголчууд бол бас яг 100% биш юм байна шүү дээ тийм. Яг онилж байгаа байна. За мэдээж монголчууд үдчихвээ сайн л үз. Онилж байгаа байна бол одоо тэр харин солонгосч 20 хэдэн сая хүн амтай лөө. 30 хэд гэж авд. Юу 30 60 маран сая үстэй. Солонгосч хэдэн сая хүн амтай? 60 сая баг шүү. 60 сая. За окей энэ хэсгийг хасаж шүү. За одоо би яг санацлаа. 60 хэдэн сая хүн амтай. Тийм үү. 60 хэдэн сая хүн амтайгаас оргил кинонууд нь 10 сая давчвал топ үзэлттэй гэж явдаг юм бэл. Тэрийг санаж байна. Бид нар яг тэгж бодож байна те. Яана сая бай үзчихвэл яана маана гэж бодож байна. Солонгос хамгийн амар үзэлтэйг 10 сая давчгаар ингээд нөгөө хамгийн лаг топ кинонууд орд юм байна. Бид нар зүгээр 10 сая бай гэл та зүгээр 100 мянган хүн үзье л та. Тэгээд нөгөө Солонгост одоо 300 мянган хүн үзэх юм бол кино шатдаг гэж үздэг гинэ. Шатчих юмсаа гэдэг. Бид нар Солонгос чатчих л та. Зөвмөр тэгтээ нэг юм бол. Солонгос одоо театруудын тим яг судалгаа л өгд юм байлээ. Нөгөө ямар ч одоо кино одоо юу гэдгийг сайн муу одоо гадаад дотоод ямар ч кино байсан үзчихэд кино сонирхогч одоо юу гэдгийг 50-аас 80 мянган одоо тийм ард иргэд хоригчээдэг театраар гэдэг шиг одоо тэгэл тэнд л одоо тэр хүмүүс нь хүртэл яд нэг сонирхож үзчихээсэй л гэдэг л одоо нэг юм найдлага л байгаа байхгүй тий. Ер нь наа чинь гэхдээ юу юм бэ наа. Миний бодлоор бол таад бол хийдгээ хийцэн одоо сайхан хүлээн. Гэхдээ хүлээлт бол би 100 мянгаас хангалттай илүү гарах болоо гэж бодож байна. Гэхдээ 100 мянган хүн гэдэг чинь бас тоглоом биш шүү дээ тий. Тэгэхээр сая хүн гэдэг бол Солонгосын хувьд бол бас тийм ч их тоо биш гэж бодож байна. Сая хүн гоё үзчихээсэ. Тэгээд гоё та хэдийн одоо хүсэж байгаа мөрөдөж байгаа юм чинь гоё биелчээсэ гэж би хүртэл одоо барин энийг үзэж байгаа монгол хүн болгоно л тэгж бодох байлгүй дээ тий. Энд чинь бас ганцхан та хэдийн амжилтаар бус монгол улсын нэр гарах гэдэг нь шүү дээ заа чинь. Тийм учраас манайд нь бол ер нь нэг том юм нэлээд олон загастай том
нуурлуу те жижигхэн уурга шидчихэд байгаа байхгүй. Тийм байна тий. Яг уурга биш сатурк шиг юм барьсан. Тэгээ одоо тэгээд тэрийг одоо ингээл тэнд нэг нь өнгөчээсэ гэдэг. өнгөчүүл тэгээд одоо өстө нөгөө жархаач бол өнгөчээсэ гэдэг. тоглуулаад өстө ядрааж байгаа нэг татчмаар шүү дээ. Одоо нэг хамгийн ойрын жишээ нь тийм л байна одоо тэгээд ямар ч байсан манус нь бол уурга шидсэн. Зөв. Nice. Постэр хүртэл өөр хүмүүс хийж байгаа. Слонгос хүмүүс хийж байгаа. Тэгээд слонгос постэр хүртэл хүрээд ирэхээр бүр англи. Шал англи. Зөв. За окей, ерөнхийдөө подкастын хүрээд өндөрлөлт рүүгээ хандаж байна. Тэгээд урилгыг мань хүлээ авч хүрэлцэн ирсэн хоёр найзтай маш их баярлалаа. Гоё мэдээллүүд өглөө. Бас гоё сэдвэр сайхан ярих хэрэгцээгээ хангалаа гэж бодож байна. Тэгээд сайхан мал. Яа, сайхан бас нэг хаяа нэг ингээд одоо ч тэгээд бидний үеийн залуучууд учиргүй ингээд суугаал 2-3 цаг яг нэг сайхан уцаа харахгүйгээр те ажил дундуур нь ярихгүйгээр 2-3 цаг ярилцсан гэдэг бас цөөхөндөө уухгүйгээр тий тэгээ уухгүйгээр гой бааку суугаад тэгж ярилцсан гэдэг бас цөөхөндөө тэвчсэн сайхан ярилцлаа гэж бодож чинь чин сэтгэлээсээ сайхан ярилцсан найзуудаа маш их баярлаа. Тэгээд подкаст манд таалагдвуу. Тэгээд тухтай байж чадвуу, ярихсан зүйлсээ ярьж чадвуу. Сайхан байлаа шүү дээ. Яг нэг юм буудан дээрээ сууж байгаа те яг нэг хоорондоо яг нэг найзуудын нэг буу алдаас нэг муулаад сайлаад те бүх юм яг нэг сайхан ярьлаа шүү дээ. Тэгэхээс яг нэг юм подкаст нэгэл орохоор яг нэг юм цэгнэл те. За тэгж ярьж болох болов ингэх болов гэд нэг тийм байхгүй гурдаг сайхан яг л яриад сайхан дусласан нөхөр сайхан байлаа. Өрсөн байлгал ярьлаа гэдэг. Юу хамаагүй л ярьлаа шүү дээ. Надад бол үнэхээр алга сайхан л ярьлаа одоо тэгээд юм ярихаар л Америк руу орчих гэдэг уушлаа. Баясаагч нөгөө Бродвей театр үзэж ирчээд тэгээд Аладдиныг хевсэн тэнгэрээр нисэж байгааг харцаа хүрээд ирсэн чинь яг эрснийхэн дараа бидний багчин могоон байсан гэх хүүхдүүд жүжиг хийжсэн байхгүй. Энэ амар том баг магтаа хүүхдүүд арслан харстаа марстаа. Тэгээд баясааг гаднаас ингээд үдсэн байхгүй. Ямар юм бэ та нар одоо нэрээ. Юус хүрхээ байцсан бид нар. Тэнд Америкт хевс нисээд байхад та нар яамаар ч юм бэ? Баг зүгүүгээд таалагдгаа байцсан. Тэр шиг л хэсэгтэл юм ярихаар Америкийг ярив. Одоохондоо ч бас сэтгэл санаас гараа авчих арай болоог байгаа. Харин тэгээ ер нь яг явж ирсний дараа нэг юм тэр талаар нэг юм гоё ярмаар санагдаад байдаг шүү дээ тий. Яг тийм үе дээр яаж яхад яг танай подкастт орсон ч бүр Америк ярьчлаа. Sorry. За маш их баярлалаа. Тэгээд гоё зүйлийг хийж байгаа юм байна. Амжилт хүсье. Одоо тэгэл өөрөө өсдөг хамгийн сайхан бүгдийг найзуудаас хүсье. Гоё ирүүл байгаарай. Подкаст мань хөрөөд өндөрлөж байна. Урилга минь хүлээ авч хүрэлцэн ирсэн найзуудаа маш их баярлалаа. Тэгээд амжилтаас өөр юу хүсэх вдэ. Тэгээд бодоо олгоод өгөөрэй л гэж хэлээ да. Баярлалаа. За тэгээд подкаст руу минь хөрөө өндөрлөж байна үзэгчтэй маш их баярлалаа. Тэ манай энэ удаагийн подкаст маань манай жижигэ зориг хоёр хүрэлцэж ирж сайхан ярилцлаа. Тэгээд Powered by Airplane ID хөгжөөрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг MFT Forex, Oxbar за манай энэ удаагийн дугаараас ахуулаад Nutri-D-Day брэнд бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхлэж байгаа. Мөн Simple Oxbar-ыг түрүүн хэлсэн. За Bacchus-ийн хамт олонтаа бас маш их баярлалаа. Avandra бас бид бүхэнтэй хамтарч ихснийг дуулахад байна. Ингээд ирэх дугаараараа эргээд уулзцгаая. Bye bye. Powered by Airplane. Айлын хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus брэнд. Avandra. Nutri-Day Mongolia. Simple Zailing application. MFT Forex. Oxbar.